Арихгүй өрөм ингээд. Арихгүй. Сая Монголд бол ерөөсөө нэг карантинлал бүтэн ингэж хөдөлгөөн хорж морол ингээд амар сүртэй болсон шүү дээ. Тэгэхээр ерөөс солонгос ерөөсөө тийм байгаагүй гэсэн. Бүр ерөөсөө огт тийм болоогүй. Тэр бүтэн жилийн турш биш дээ. Манай хүн нэг ч хавцсан сайн алгасаагүй над тэр шүү. Найрагдсан шүү дээ. Тийм ээ. Найрагдахаас би ч найрагдах юм байна. Анх бол бүх газар хэцүү. Австралич хэцүү, Солонгос хэцүү. За ерөөсөө л хормоо хийчих. Манайс тэгээд зодуулж явахдаа таасрыг. Манай Монголд заримдаа хормыг амар сүртэй идэв шүү дээ. Битэрийн хувьд тэгж хийхийг хүсээгүй. За сайн байцгаана уу. Та бүхэнд энэ орой мэндийг хүргэе. Big Point podcast-ийн маань шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Энэ удаад нэг үед ирж исэн хоёр найзынхаа эхнэрийг урьж оролцуулсан байна. За тэгээд энэ дугаартаа бит хоёрын хувьд ерөнхийдөө юуны талаар дийлэнхтэй ярих вэ гэхээр манай хоёр найз маань Солонгост 5 жил ажиллаж амьдарчаад сурж агаад тэгээд тэндээсээ шууд Австралийг сонгоод Австралид ирээд үргэлжлүүлээ дахиад ажиллаж амьдраад сураад явж байгаа экспириенстэй хүмүүс байгаа. Тэгээд тэрнийхэн талаар илүү ярьж мэдэж авъя гэж бодоод тэгээд дээрээс нь манай хоёр найз маань 2024 он буюу өнгөрсөн жил Монгол явж хурмаа хийжээд ирсэн байгаа. Тэгэхээр энэ дугаартаа ямар хүмүүст илүү их сонирхолтой байх вэ гэхээр ер нь бол Солонгосоос эсвэл өөр улс орноос нааш Австрали руу ирэхийг сонирхож байгаа, судалж байгаа хүмүүс байвал анхаарлаа нааш хандуулаарай. Мөн дээрээс нь гадаад орноос буюу Австралиас Монгол руугаа явж хурмаа хийх байгаа, хурмаа хийх сонирхолтой байгаа, эсвэл тэр талаар бодож байгаа ч юм уу, тийм хүмүүс байвал хэрэгтэй мэдээлэл бас өгж магадгүй гэдэг үднээс энэхүү дугаар эхлүүлж байгаамаа. За баярлаа. Урилга авч хийсэнд баярлаа. За урьсанд баярлаа. За Бат Эрдэнэ буюу нөхөр бит хоёрын нэг хэсэг цуг ажилтдаг байж байгаад одоо өөр газрууд тустай ажилтдаг болчихсон байгаа. Энэ удаа нэг нөхрийн цуг оруулах гад ятгсан боловч дийлсэнгүү уул нь ярьдаг. Тэгээ энэ удаа орсонгүү. Дараа нь надтай хоёулахын орно гэж хэлсэн. Гүү хаа. За хоёулаа тэгвэл Эртикаараа л явчаа. Тэг үү? За тэгээ ямар. Тэр намар тий. За Эртика та хоёр ч одоо яг Солонгост 5 жил болсон гэхээр ч одоо хэдэн онд Солонгос руу явсан бэ? Тэгээ ер нь Монголоос ер нь яагаад гадагшаа явъя гэж бодож шийдвэр гаргасан бэ? 2017 онд анх Солонгост ирээд явсан шалтгаан нь болохоор манай хүн болохоор Монголд болохоор барилгын гурамгийн үйлдвэрт туслах технологи гэдэг байсан. Тэгээд амралтаараа өвлөн тэд нар ч амар урт амарчин. Тэгээ амралтаараа Солонгос руу нэг ганц хоёр удаа ирж очиод тэгээ очингуудаа Солонгост манай найзууд бас манай хүний найзууд хэдэн хүмүүс амьдардаг байж таарад тэгээд тэд нартайгаа очиж уулзаад анаа цаанаа болж агаад ер нь Солонгос явж амьдарья сурья гэд тэгээ манай хүн сурах гэж агаад за би ер нь угаасаа худлаа хаа миний ар сурчхаа тэгээд сурахаар 17 он. За тэнгүүд сая Солонгос сурахаар явсан гэхээр Солонгост ямар зэрэгээр бакалавр, мастер юугаар сурах гэж анх авч ирсэн бэ? Анх болохоор хэлний бэлтгэл. За. Хэлний бэлтгэлээр 2 жил. 2 жил сураад тэгээд магистр. За. 2.5 жилээр төгссөн. Тэнгүүд сая тэгвэл Солонгост хэлний бэлтгэл сурчаа тэгээд залгуулангуудаа мастер сурчаад төгсчөөд ирсэн байна шүү дээ. Тэнгүүд чинь одоо энд болохоор мастер сурж байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр хоёлаа тэрийг нь хоёлаа ярианыхаа дундуур оролцоолоод ер нь яагаад тийм чиглэлийг сонгохоор болчих яагаад ингэж юм гэдэг талаар хоёлаа ярилцъя. За тэгээд тэрнээс төрүүлээд хоёлаа Солонгост таад чинь 5 жил болсон гэхээр тентх амьдралынхаа талаар жоохон сонирхмаар санагдаад тентхийн сургууль ямар байдгүй, ажиллаж амьдрахад хэр байдгүй. Яг тэгэхээр би өөрөө бас тэнд юус очиж үзээгүй, ажиллаж амьдарч үзээгүй болохоор бас сонир санагдаад тэгээд тэрнийхээ талаар одоо ямар сургууль сурдаг байсан. За тэгээд багийн маань өөрөө ямар ажил хийдэг байсан тий. Тэгээд нэг ерөөхдөө ажил амьдралынхаа баланс нь хэр байдгүй ч гэх мэтлэн тий. Тэр талаараа ерөөхдөө. За яг энэ 5 жил Солонгост амьдарсан хугацаанд маань жоохон бусад одоо зүгээр энгийн юг бодвол өөр. Яагаад гэхлээр ихэнх хугацаанд нь ковид гарсан. 19 оноос 22 он хүртэл ер нь жоохон ковидтэй үе байж таарсан 19 оных. Тэгэхээр ковидтэй үе чи ер нь дэлхийн нийтээрээ ингээ угаасаа бүх юм жоохон хаалттай хэцүү би одоо хөл хорой морой гэд тийм үед амьдарч ирсэн гэсэн үг. Тийм байна. Хичээл сургууль яг адилхан бусад сургууль юутай ковидын үетэй адилхан бүгд онлайнаар ороод. Гэтэ их үедээ тийхмээр орж байгаа нэг
жилийн л яг онлайнаар орсон юм. Тэгэл хүүхдийн сургууль цэцэрлэг 10 жил бол бүр огт хаалга бариагүй. Бүгд маска зүүстэй. Ямар ч амьдрал зогсоогүй. Зөвхөн ихтэй сургуулиуд нэг жил завсарт онлайнаар сураад. Ажил амьдралын хувьд бол Монгол хүн чи дорхноо дасан зогцоол амар хурдан юмд дасан зогцох чадвартай ч юм уу одоо тийм байдаг та. Тэгээд тэрвэрээ анх бол бүх газар хэцүү. Австралич хэцүү, Солонгос хэцүү. Эхний 1-2 жил ер нь ингээд яг хүн хөлөө олох гээд бүх юм шин идэж уух юм шин, дэлгүүр хошоо орсон ч хэл ус мэдгүй бүх юм шин амар хэцүү. Тэгэнгүүт 1-2 жилийн дараагаас ингээд яг л угаасаа л амьдардаг газар юм шиг тийм. Тэгэл дасан зохицол татан болсон байдаг юм байна. Тэгэнгүүт би сая тэгж штэ. Ковидын үеэр ч яг бүтэн үеэр байж таараа. Тэгэнгүүт заах их сургуулиуд ингээд жил ингээд карантинлаад ингээд онлайнаар орсон. Гэхдээ 10 жилийн хай скулууд бол ерөөсөө карантинлаагүй бүтэн хичээлтэй байсан. Тэгэхээр ер нь сая Монголд бол ерөөсөө нэг карантинлаад бүтэн ингээд хөдөлгөөн хорж морил ингээд амар сүцтэй болсон шүү дээ. Тэгэхээр ерөөсөө солонгос ерөөсөө тийм байгаагүй гэсэн. Бүр ерөөсөө огт тийм болоогүй. Бид нар одоо ямар нэгэн байдлаар хөл хороо тогтоогоод хоригдсон бол биднэрт санхүүгийн ч юм уу ингээд угаасаа тэнд чинь бүгд ажил хийгээд сургалтын төлбөрөө төлөөд яг л эндэгтэй адилхан ингэж амьдарч байгаа учраас ямар нэгэн байдлаар санхүүгийн хямралд өртнөөд ерөөсөө тийм байгаагүйгээр бүх ажил бүх юм өрнөж. Ерөөсөө л явдгаа л. Зөвхөн өстой амар сайн маск зүүс. Сая 22 оны төгсгөл болтол ер нь Солонгос, Япон маска тайлаагүй л байсан. Одоо ч ер нь харахаар ингээд зүйл мастагал байгаа шүү дээ. Амар сайн маска зүүснийх юм болов бүх юм л ажилтсан. Тийм байна. Тэгэхээр өстой мундаг байсан юм. Тэгэхээр ерөөсөө тэр бол ажил зогсоог ажиллаа бол хийгээл яваад. Багийн маань ер нь яг ямар ажил хийдэг байсан бэ? Манай монголчууд одоо энэ Австралид болохоор ихэнх монголчууд маань залуучууд маань төмрийн ажил гэж хийдэг. Солонгост болохоор ихэнх залууч маань айл нүүлгэлтийн ажил гэж хийдэг. Ийсаа болов. Ийсаа тийм сонсч байна. Тэгэл эхэндээ бол шууд тийм ажил олдохгүй бас яг л эндэгтэй адилхан ингээд цагийн ажил хийж явна. Тэгээд ер нь сүүлийн хэдэн жил дан хийсэн айл нүүлгэлтэй. Одоо танаа хүүч нь хэдтэй вэ? Манай хүү одоо 10 хүрч байгаа. 10 хүрч байгаагаар чинь Солонгост очиход бол 2 3 настай байсан юм шүү дээ. Тэнгүүд Солонгосын ер нь 10 жилийн хай скуулийн сургалт ер нь ямар байдаг Монголтой харьцуулахад ер нь юугаараа давуу талтай байдаг, юугаараа сул талтай байдаг. Тэр тал дээр би одоо нөгөө Монголд бүгд байгааг болохоор харьцуулж ястай мэдэхгүй. Хүмүүсээс сонсоход бол манай монголчууд одоо юм жоохон ямар шаарддаг, маарддаг гэдэг юм байдаг л юм бэлээ. Гэтэ би бол ерөөсөө нөгөө мэдэхгүй байгаа. Чиний өөрөө ингээд хай скул 10 жилийн юутай харьцуулж бодвол ямар санагдах юм бэ? Солонгос болохоор амар одоо юм хариуцлага. Тийм амар ингээд юу өгдөг, пуш өгдөг. Амар тийм шахдаг. Одоо солонгосчууд ч бидний үеийнхэн бол бараг ээж аав байх нь айгу байхгүй. Ховор. Залуу ээж аавд орно. Тэгэнгүүт ер нь төрөлт амар бага. Тэгэнгүүт чинь айлууд өсрөөл 1-2 хүүхэдтэй. Тэр 1-2 хүүхэдтэй амар их одоо дамжаанууд ер нь дамжаанд явдггүй хүүхэд гэж цэцэрлэгт явж байгаа хүүхэд цэцэрлэгээсээ дамжаанд явж эхэлнэ. Цэцэрлэгийнхаа өглөөний 7-оос оройны 7 хүртэл явсан цэцэрлэгнээсээ дахиад дамжаанд ингээ өргөжлүүлээд явна. Одоо тэр нь төгөлдөр хуурын дамжаа, тийм таквандогийн дамжаа ч юм уу ингээ дамжаанд ер нь 1-2 дамжаанд бол хүүхэд өгсөн байх хэвээр. Өглөө 7-оос орой 7 хүртэл хичээл нь орчингуудаа зүрхлүүлээд дахиад дамжаанд явуулдаг гэсэн. Тийм тэр нь хамгийн багтаа 2 удаа. Тэг яг дамжаанд өгөхийн тулд эцэг эхчүүд Солонгос ээж нар болохоор ээж нарын ялгааг ярьж чадах юм байна. Солонгос ээж нар болохоор яг 100% хүүхдээ хардаг. Одоо сайн солонгос хүн л бэлтгэх ёстой гэж тийм зорилготой. Манай Монголд ч одоо ингээд ээж аав нь ажил хийгээд хүүхдэд жоохон ингээд хүүхд хаягдчих гад байдаг шүү дээ. Тийм юм байхгүй. Яг ингээд чи хүүхэд гаргасал бол ер нь ингээд хүүхдээ хараад гэрийн л хүн болж байгаа гэсэн. Тэгэл хүүхдүүдээ сургуульд нь зөөж өгөөл нөгөө дамжаануудад нь зөөж өгөөл аваал хүргээл тэгэл ингээд амар анхаарал яаж ин бүх юмыг чеклэл яг ингэдэг. Тэгээд тийм болохоор
амар сайн солонгос хүн бэлтгэж байгаа гэж ойлгож байна. Тийм байна тий. Гэтэ амар чанга сургалт нь. Тэгэхээр одоо нэг тим юм байгаа. Би зүгээр яг сайн зүгээр санаанд орлоо л доо. Одоо жишээ нь Монголд нэг тийм Mama's Boy гэдэг хүүхдүүд байдаг шүү дээ. Хит ээжийн хүүхдүүд болсон. Ээж нь нурдуур нь орж хүрсээрэн байгаад нэг юм ээж юмтай болсон. Ээж үгнөө ээж үгээр болдог. Нэг тийм өөр ингээ том насанд хүрсэн мөртлөөсөө хүртэл ээжийнхээ өрөөсөө гараагүй тийм хүүхдүүд залуучууд байдаг шүү дээ. Хүүхдүүд ч залуучууд. Тэгэхээр тиймэрхүү чиглэлийн юм руу илүү орох магадлалтай гэж бодох уу? Байгаль гэж бодогдно. Яг нөгөө бид нар өөрсдөө Монгол хүмүүжцэн байгаад байгаа шүү дээ. Тэгээ тэрийг харангууд одоо чинь ингээд тоглоомын талбай дээр ч юм уу манай монголчууд болохоор ингээд шууд амар хинэггүй гэж бөөнөрөө тоглоал хүүхдүүд ингээд явчихдээ шүү дээ. Тэнд болохоор үгүй яг ээжин дагаал хүү бити хүү тэр танаа хүүхэд гэл амар ингээд хүүхдүүдэд анхаарал ингээд кэрлэл. Тэгэл ингээд буучин гарна гिचэн бих чинь гэл бүх юмн дээр амар тийм байдаг тий. Одоо тэр нь том болоод ямар болох юм мэдэхгүй байна. Гэхдээ тэрийг болохоор өөрсдөө амар их ингэж хүүхдэд цаг өгөх ёстой гэдэг юу тайлбарлалт. Тийм байна. Тэгэхээр яг нь Mommy Boys хитрхи ихсэж магадгүй гэдэг л яг сул талд байж магадгүй л байна тий. Яг гэхдээ улсын бодлого тэгээд тэр хүндээ тардаг ч юм билүү гэдэг шүү дээ. Манайс тийм болчих юм бол Mommy Boys болчихдаг ч юм билүү. Тийм манай монголчууд тэгж боддог гэж байна. Манайс тэгээд зодуулж явахдаа таарсан. Одоо үеийн хүмүүс ч яг манайс үеийнхэн бол тэгээд ингээд нөгөө шахдаг гэж байгаа штэ. Монгол шиг шахдаггүй. Одоо Монголд ингээ амар их хичээлээр ингээд одоо амар их дэвтэр ном уурал амар тэгдэж штэ. Яг систем нь болохоор эндхтэй адилхан. Ерөөсө дэвтэр ном авч явахгүй, яахгүй, ийхгүй гэд тэгсэн хэрнээ яг сургалтын тэр орж байгаа хичээлийн цаг цэцэрлэгээсээ бүх хүүхдүүд нь уншиж бичиж сурдаг. Тэнгүүд сургуульд ороход тэд нарт чинь ингээд ямар ч уншиж бичихийн зовлон байхгүй. Тэнгүүд багш нар нь бол зүгээр ингээд яг ингээд төвшин ахиулж хичээл зааж ингээд. Тэгэхгүй яг ингээд үсэг заагаал үгүй бэ гэж хүүхэд толгон дээр ингэх ямар ч шаардлага. Бүх хүүхэд сурцаа очдог учраас ингээд сургалтын юу нь бол амар сайн. Тийм байна тий. Тэгэхээр бас аягүй манай хүүхэд одоо 4 настайдаа уншиж бичиж шууд солонгосоор. Одоо тэгээ шүү дээ. Одоо тэгээд монгол хэлээ дондор та яаж заах вэ? Би одоо саяхан нэг одоо яг энэний өмнөх дугаар дээр мандаа яндаа хоёртой нэг дугаар бичээд. Тэгээд тэр хоёртой би ярьсан. Тэгээд одоо тэр хоёр чи хүүхдүүд ингээд шууд Австралид ирсэн байгаа шүү дээ. Ялангуяа баг нь бол одоо энэ чинь монгол өсөв хүчгээ сураагүй байж байгаа энд ирсэн. Тэгээд шууд ер нь өсөв хүчг сурахдаа англи загалгаагаар бараг хэлд орчиж байгаа байхгүй. Тэгэхээр солонгос монгол хэлээ зааж өгөх гэж монгол хэлээ сурах тал дээр одоо маш том асуудалтай. Тэгээ тэрийг яг яаж шийдэх учраа олоогүй байгаад нэгэд байгаа. Тэгвэл чиний хувьд тэрийг яаж шийдэжсэн бэ? Шийдсэн арга байгаа юу? Байгаа. За. Манай хот одоо монголоор амар сайн ярина. 2 настайдаа тэр чинь ингээ уншиж бичиж чадахгүй л дээ. Үсэг одоо заавал сураад сайн Монголд очсон шүү дээ 2004 он 24 онд очихдоо бид хоёр болохоор үсэг мөсөд зааж өгдөөс юм баг бахтан ингээ зүгээр тоглоом маягаар үсэг ингээ солонгостын харьцуулаад ч юм уу үсэгтэй харьцуулаад ч юм уу тэгж зүгээр л тоглоомдоо тэгжсэн. Тэгээ сая уншиж чаддгүй гэж бодоод сая Монголд очисон чинь манай хот ингээ богино үетэй одоо 4 үсэгтэй үг мөгнүүдийг нэг үетэй үгнүүдийг уншиж чадаад байдیں۔ Тэгээ бүр амар гайхаад зүгээр сурцсан байна тий. Тэгээ нөө үсгийн яг битэр гэртээ ингээд жоохон энэ тэнд баг үсэг мөсөг наалдаастай иймэрхүү юмуд байж исэн. Тэгээ сурсан юм байж магадгүй. Гэхдээ сайн ярьж чадж байгаа юм нь болохоор дан гэртээ монголоор ярьдаг. Гэсэн үг. Ер нь бол тийм байна тий. Тэгээ манай өгч одоо монгол хэллээ жоохон сурчаад солонгос очсон байхад бүр ярьж чадахгүй байх магадaltaй байхгүй монголоор. Тэгэхэд монголоор сайн ярина. Тийм акценттэй аялагтай. Тэнгүүд одоо та хоёр одоо тэгээд унших бичих талын одоо яг. Хаяа тийм гэрээр тоглоом шоглоомоор бичээл тийм. Өөрөө тэгтээ уншаад байгаа. Өөрөө уншаад байгаа. Тэгээ бичиж бол арай чадахгүй байгаа. Та хэд болохоор одоо ингээд солонгост 4 жил 5 жил орчим байж байгаа. Наашаа Австрал руу хүрээд ирсэн. Тэгээд одоо хүн болохоор энд Австралид хай скул сурж байгаа тийм. Тэгэнгүүт одоо солонгосын сургууль яг мэдээж ингээд амар их цаг зарцуулдаг, амар их ингээд хийж н анхаардаг. Дээрээс нь амар ингээд сургалт амжаанд явдаг. Ингээд ер нь бол амар цаг завж хөлөө гэж байхгүй. Тий. Шахуул ер нь явдаг гэсэн юм байна шүү дээ. Тэгэнгүүт за одоо энтхийн хай скул юугаар өөрөө юу нөрчлөгдөж орж иж байна. Одоо тэгэнгүүт
Энтхи high school дөө ланчаар Лоренда гэхгүй. Хоолны өөр юм уу? Ланчаа өөртөө бэлтгэх нь Лоренда. Түүнээс адилхан ер Бас нь адилхан юм ийм уу? системтэй. Тэгтээ миний харьцуул гэх юм бол Австрал айгүй муу Сургалтын яваад. сургалтын. High school явдаг гэсэн үг шүү дээ. Дунд сургууль яваад тий. Одоо яваандаа яахыг мэдэхгүй байна. Ирээд одоо 2 жил болж байгаа учраас яг 2 жилийг одоо Солонгостой харьцуулах юм бол ер нь жоохон сэтгэлдний хүрхгүй байгаа. Яагаад гэхээр зүгээр л ингээд нөгөө хит дураар нь байдлаадаг. Одоо хүний эрх номер 1 гэдэг ямыг хит бүр амар баримтлаад одоо багаасаа хүүхдүүд яг тийм юмд сураад өөрөө баг хүснээ хийгээд баг хийж байх гэдэг тий. Тэгэл нөх амар шахалт шаардлага байхгүй ерөөсөө тийм. Тэр нь жоохон юу мэдрэгдээд байгаа. Түүнээс ш яг яваандаа юм сурч магадгүй яг одоо австралич амар сайн академик одоо боловсрол дэлхийд тэргүүлж байгаа л гэдэг. Тэр нь яг анги төвшин ахах тусмаа нэмэгддэг байж магадгүй. Одоо бага ангид бол надад бол тийм байна да. Солонгосчууд яг эсвэл шууд бүр багаас нь ингээд хүүхдийг нэг хүчлэн ингээд бэлдэх гээд бүр ингээд эхэлдэг байж магадгүй. Тэнгүүд энд болохоор ингээд багаас нь ингээд зугуух гэж байж байгаа. Жохон томроод ингээд юм ойлгодог болоод ирэхээр нь одоо ингээд яг нөгөө хүссэн чиглэлээр нь ингээд дагуулаад ингээд зүйл явуул юм шиг байна. Магадгүй юм шиг байна. Тэрийг тэгвэл ингээд төгссөн хойно ийм байх юм байна гэж тухайд мэдэрхэлээ хэвээр байна тий. Тэгээ Солонгост болохоор 10 жилээ төгсөж байгаа хүүхдүүд бие дааж амар их юм сурсан байд. Хичээлээ сурдаг. Монголд бол ингээд заавал багшаар ингээд шахуулдаг штэ. Тий. Тийм байхгүй. Яг л биел хийх ёстой гэдэг юм аваад тэгэл бүгд яг хичээл номоо хийгээл 10 жилээ төгсдөг хүүхдүүд болдог. Өөртөө толгоонд нь чи энийг хийхгүй бол болохгүй гэдэг л нэг юм ийг суулгадаг болчиход байна штэ. Монголд бол чиний хийхгүй багштай олуулна гэдэг айдсанд орно сураад байна штэ. Бидний бас тийм л байсан штэ. Ер нь бол одоо жишээ нь би ингээд бодонгууд чинь ямар нэгэн даалгавар хийх бол замаараа шашаад энийг багштай олуулдаг. Эсвэл багштай олуулсан ингээд ээж аав хийх ээж аавдаа олуулна зодуулна. Тэгэхээр нэг юм хит хүчээр сургадаг байсан яг тийм ялгаа. Бид нарт болохоор яг л чиний наач юм байна л да нөгөө. Юуны төлөө сураад байгаа нь мэддэхгүй байсан л. Тий. Яг юугаач мэдэхгүй. Энэ яг юунд хэрэгтэй гэдэг. Ер нь сурах ёстой. Гэхдээ яг энэ нэгийн доо яг юунд хэрэгтэй гэдэг. Нарийн цаад юуг нь хэлтгүүлсэн юм шиг тий. Солонгос сурж ингэж ажиллаж амьдарч байгаа. Тэгээд ягаад Австрал руу хүрээд ирвэ? Австрал Солонгостой ингэж үргэлжлүүлээд сураад ингэж ажиллаад амьдрах боломж байгаагүй. Эсвэл Монгол руу буцах боломж эсвэл байснаа байгаагүй. Ер нь ягаад нааш авсан хүрээд ирвэ? Солонгостой амьдраад ажиллаад үргэлжлүүлээ байх боломж байсан. Яг л одоо бусад орнуудтай адилхан сураад төгснөхийн дараа авдаг визнүүд гэж байгаа. Тийм визнүүдээ аваад явж болох байсан. Энэ Австралиг сонгосон шалтгаан нь болохоор Солонгос явхаасаа өмнө Солонгост 5 жил амьдарчаад ямар нэгэн англи хэлээр ярьдаг орн руу явнаа гэж анх Солонгост ирчихсэн. Анхнаасаа угаасаа яг тийм зорилготой байсан юм биш үү? Тэгээд 5 жил болцоод визэндээ ороод яг 5 жил болчоо виз 5 жил болохынхаа өмнө визэндээ ороод битэр чи 2017 оны 3 сард Солонгост очив. Тэгээ би 2022 оны 2 сард сургуулаа төгсөөд тэгээ яг тэр чинь ингээд 5 жил болсон. Яг тэрний өмнө визэндээ ороод тэгсэн чинь жоохон татгалзаад Австралийн виз маань татгалзаад тэгээ нэг жоохон өөрчлөлт ороод жоохон хугацаа маань уртцаад 5 жил 6 сар Солонгос. Гэхдээ өстой мундаг төлөвлөсөн юм шүү дээ. Анхнаасаа Монголоос гарахдаа 5 жил Солонгост ажиллаж амьдарчаа залгуулад шууд англи хэлтэй орн руу явна гэдэг яг тийм төлөвлөгөөтэй гарангуудаа тэр төлөвлөгөөнийхэн дагуу яг энэ чигээр яваад эндээ ирсэн байгаад байна. Төлөвлөгөө нь биелээ яваад нэг би бол өстой таярыг амар магтмаар санагдчихэв. Тэр ингэж одоо визэнд ороод татгалзаад тэгээ дахиж орсон гэж байгаа шүү дээ. Тэр чин угаасаа анхнаасаа л тийм төлөвлөгөөтэй байсан. Тэнгүүд Солонгост байх тэр 5 жилийнхаа хугацаанд яг одоо тэр визэнд зориулж одоо энд амьдрахад зориулж битэр мөнгө төгрөгөө ингэж бүгдээр ингэ пап гэж хийжсэн байхгүй юу? Тийм болохоор бүр амар бардам орох гээд байгаа байхгүй юу? Дахиж бүр ингэ үгүй би яг сурах гээд байгаа гэж дахиж визэнд орчихсон. Тэгэхээр угаасаа тэгээд
Австрали элчин дээр мат бичгээр очсон ч гэсэн анхнаасаа 5 жилийн өмнө л би Австрали руу явна гэдэг зорилготой түүх экспириенс хуримтлуулсан гэдэг бүх юмнууд чинь ингээд зорилго нь юугаас эндээ байсан учраас айгүй том давуу талтай байгаа юм би. Тэгээд би ягаад нэг хоёрыг ингээд амар бахархмаар гоё санагдаад байгаа гэхээр 5 жилийн өмнө за одоогоос бол бараг 7 жилийн өмнө тий 8 жилийн өмнө Монголоос гарахдаа 5 жил Солонгост амьдарчаад залгуулаад ингээд гадагшны англи хэлтэй орн руу явна гэдэг төлөвлөгөөгөө 8 жилийн бараг 10 жилээрээ төлөвлөгөө гаргацсан байж тээ. Тэгээ яг тэр төлөвлөгөөнийхөө дагуу төлөвлөгөө гаргаад тэрнийхээ дагуу яваад тэгээ яг одоо тэр төлөвлөгөөнийхөө дагуу ингээд яваад байгаа нь одоо амар мундаг гоё санагдаад байгаа байхгүй. Тэгээд яг би бол нэг тийм өөрийнхөө хувьдлаар тэг амар тэг төлөвлөж уртаар нь төлөвлөлөө болж юм яг тэрнийхээ дагуу ингээд яваад нэг төлөлийн хүн мөн үү гэхээр би бас яг биш. Яг сүүлийн үед тэгж байх хичээж байгаа гэхдээ тэгж чадахгүй байгаа байхгүй юу. Тэнгүүд чи одоо хүний амьдрал янз бүрийн юм болж байгаа шүү. Одоо жишээ нэгээр саяных тэр ингээд хоёр ингээд 5 жил Солонгост байж байгаад шууд нааш эрэхтэй байсан чинь виз туслах канселснаас болоод 6 сар хойшлоод ингээд яачлаа гэдэг шиг хүний амьдрал янз бүрийн юм тохиолдож байгаа шүү. Төлөвлөгөө өөрчлөх боломж бол байгаа. Гэхдээ тэгээгүйгээр яг тэр анх төлөвлөснөөрөө байгаад ингээд яваад амьдралаа ингээд босгоод ингээд төлөвлөлөө яваад байгаа гэсэн үгээр мундаг. Би надад ч өнөөдөр анхудаа сонслоо. Гой сонсогч чинь. Мундаг байна. Хоёр нь манай хоёрын бахархмаар. Тэгээд Австралид чинь 22 оны 11 сард тий. Тий 22 оны яг 11 сард ирсэн. Австралид ирсэн анхны сэтгэл ямар байсан? Анхны сэтгэл ямар хүүтэй юм бэ? Ямар хүүтэй юм бэ л гэж 11 сард чинь дулаарж эхэлж байгаа үе. Битүүрийн миний төсөөллөөр бол миний төсөөлснөөс хүүтэн байсан байхгүй. Тэгээд нөгөө эрхийнхээ өмнө жоохон халуун орноор аялж майлж ингэж байж агаад тэгээ яг ирсэн чинь амар даарсан. Тийм үү? Монголчууд болохоор бүгд халуутсан гэдэг. Солонгосын халуун бол амар штэ. Бүр амар гэсэн тийм. Бүр амар. Тэгээд яг тэрвэрээ төсөөлөд ирсэн байхгүй юу. Тэгээд халуун орон л гэдэг. Тэгээ яг тэр Солонгосын яг зуны эд халуунаар төсөөлөд ирсэн чинь амар хөдөөсөн. Анхны сэтгэл яг тийм байсан. Бас сони юм байна тий. Би анх удаа хүмүүсээс хараад тийм. Хүн болгоо амар халуун байсан гэж яриад байдаг. Бид гуравт бол амар хөтөн манай. Манай хөхд бүр ингээд амар өстэй нэг лагийн цаа урсан. Нэг тийм. Сони юм байна тийм байна. Би анх удаа хүнээс л тэгсэн. За тэгэнгүүт одоо яг тэр 11 сард яг 100 болох гээд эхэлж байгаа. Тэгэнгүүт 12 сар за 1 сар март яг халдаг үе байгаа даа шүү дээ. Гэтэ тэр үеийн чамд тэгж халуун санагдчихсан уу? Үгүй юу. Стил сэрх нэрэл яг юм аим хүүтэй байна шүү дээ. Монголтай илүү төстэй санагдсан. Монголын зунтай. Одоо модны сүүлэр дор ороход сэрүүцдэг ч юм уу. Солонгост бол зүгээр сав доор орооч нэмэргүй. Нэмэргүй. Яг 7-8 сарын эд халуун бол зүгээр л сав. Ямар ч ийм салхины үнэр гэдэг юм байхгүй. Бүр баг. Хүн гэл нэг. Яг саунд дотор орсон. Амар жижигхэн газар нутагтай тэгээ амар их байрлагатай болох. Тийм байна тий. Агаас илгэх тийм зай байхгүй болч тийм ээ тий. Тэгэд амар нөгөө эйр кондишнууд амар их ажиллаулна. Тэд нар ч амар халуун агаар дотроо халуун болоод дотроо хүүтэн гадагшаа нөгөө муухай халуун байгаа тий. Тэгэнгүүт хоёр ингэсэн биз дээ. Одоо яг Солонгосоос ингээд 5 жил болоод ингээд гадагшаа ингээд англи хэлтэй орн руу явна. Яг Австрали бол биш. Англи хэлтэй орн руу явна гэж зорилго тавьсан байсан. Тэгээд ер нь ихтэй яагаад Австрали гэж. Яг бусад ингээд Америк, Канада ч юм уу бусад Ирланд яг л тэгээд судалсан. Тэгээд яагаад Австралиг сонгосон? Яг тухайн үед болохоор нөгөө ковид дөнгөж хэл гайлаад нэгээд дуусаад ер нь ковидын дараа амар их хөл хөдөлгөөн болсон шүү дээ. Тэрнтэй зэрэгцээд зарим газрууд визнийхээ нөхцөлийг хангалтдаг ч юм уу. Тиймэрхүү одоо тэгээ зарим газрууд руу бол одоо эхлээд зөвхөн бие явчаад дараа нь гэр бүлээ татах ч юм уу. Тийм юутэй. Одоо Ирланд бол яг тийм. Эхлээд бие очиж сурчаад дараа нь гэр бүлээ авах боломжтой гэдэг. Манай гэр бүлийн хувьд болохоор ерөөсөө тэгэж байх боломжгүй гэж үзээд анхнаасаа тийм юм ярьсан. Солонгост байхдаа ч гэсэн битээр хамт очсон штэ. Тэгэл удахгүй шууд хүүхдээ аваад хэдэн сар 3-4 сар байр сав бүх юмаа тогтчулчаад тэгээд хүүхдээ авчирсан. Яг тийм юугаар явж байгааг болохоор ямар ч л гэсэн гуруулаа явна гэдэг.
Юугаар хамгийн боломжтой нь Австрали. Аа. Тэгээ визэнд орсон. Эхний виз татгалцсан гэдэг шалтгаан тэрний тал дээр ихэд ярьж болох уу? Ягаад татгалцчих вэ? Тэгээд дараагийнх дээр нь ягаад өгсөн чинь ягаад гарч юу? Эхний одоо орохдоо дан хэлний бэлтгэл гэж өгөөд татгалцсан шалтгаан нь болохоор би ч одоо солонгос хэлтэй солонгост магистр төгссөн. Яг суур мэргэжлээрээ Монгол төгсөн бакалавраараа магистр төгссөн. Тэгээ хоёр дахь хэлтэй. Тэнгүүд бодвол одоо загтал дээрээ жоохон дутуу ажилласан байж магадгүй. Тэгж одоо бодглохлоор тэгээд татгалзсан шалтгаан нь чи хоёр дахь хэлтэй, хоёр дахь мастертай учраас чамд ийм мастераас доош зэрэг олох боломжгүй. Зүрэг ер нь тохиромжгүй гэж үзэж байна. Чи энэ төвшин ч одоо хай төвшин байна гэж татгалцсан. Тэгээд дахиад орох шалтгаан нь угаасаа нөгөө бэлтжижсэн би сурнаа гэдэг байсан учраас ингээд үгүй би сурнаа гэд тэгээд магистр сонгож ирсэн. Тэгэнгүүт юу юм бэ шлээ? Эхний өгсөн бизнесийн хувьд болохоор дан хэлний бэлтгэлээр өгөөд тэгээд тэр нь болохоор ер нь бол яг элчингээс татгалцсан ч гэсэн яг алдааны хувьд бол юу гэж болох вэ гэхээр нөгөө элчингээ өгдөг нөгөө захиа юм ба штэ. Тэр захиан дээр ч нөгөө суралцах захидaltaй. Тэгээд яг энэ хэлийг сурснараа чи энэ хэлний бэлтгэлд сурснараа чиний амьдрал яг ямар том өөрчлөлт гарах гэдэг чамд яг ямар давуу тал гарах гэдэг гэдэг талаараа илүү хөдөлгөөн бичдэг. Тэгэхээр тэр тал дээр л жоохон сул байсан байх гэдэг гэсэн үг үү? Үгүй яг тийм байх. Гэхдээ яг дэлгэрэнгүй бүр амар сайн санаагаа гаргаж чадаагүй. Бас одоо миний мэрэгжил болохоор IT. IT чинь угаасаа суур бид нар IT-ийн хэл гээд байгаа штэ. Тэр чинь ингээд угаасаа common хэл. Угаасаа IT-ийн одоо copy гэдэг үг чинь copy-гоор л байдаг учраас ингээд бид нэр угаасаа copy гэдэг үгийг хүн болгон мэддэг software бүгд мэддэг яг тэрнтэй адилхан учраас одоо англи хэл бол яг IT-д бол тийм амар чухал хэрэгтэй юу гэдэг. Тийм шалтгаанаар татгалцсан. Одоо угаасаа чи ийм хоёр дахь жилдээ IT-гаар төгсөө одоо дан зүгээр хэлний бэлтгэл мэдгүй. Чи угаасаа IT-ийн ийм тодорхой хэмжээнд хэлтэй байгаа штэ гэд. Тийм байна. Тэгэнгүүт хоёр дахь өгсөн юу нь болохоор виз нь болохоор мастер болгож байгаа. Тийм хэлний бэлтгэлтэй мастер болгож өөрчлөлт. Пакэж тийм. Тэгсэн чинь гарсан. Зорьсон тэгээд яаж ч явсан тэгээд яаж иж байгаа зорилгоо биелүүлсэн ш. Татсан бол дахиад ороо тий. Угаасаа тэгээд яг тэхэл төлөөлгөөдөөс ш. Угаасаа 5 жилийн өмнө тэгжлэлт гарсан юм чинь тэгээд шүү дээ. Тэр элчингийн хүн юу гэсэн ч хамаахгүй шүү дээ. Тий. Одоо тэгэнгүүт чинь чиний хувьд болохоор одоо ингээд солонгост мастер сураад өгсөн. Одоо энд мастерлоо хэлнийхээ бэлтгэлийг төгссөн тий. Тэгээд мастерлогоороо сурж байгаа. Эндхийн ер нь одоо яг тэр одоо их сургуулийн хувьд ингээд чанарын хувьд ерөнхийдөө ямар санагддаг вэ? Ер нь бол хоёр сурж байгаа мэргэжлийн ойролцоо мэргэжлүүд байгаа шүү дээ. Тэгэхээр одоо тэр тал дээр чамд ямар ялгаар мэдэгдэж байна? Австралийн боловсролын систем академик гэдэг угаасаа л академик юм билээ. Хай төвшөнд бүх юмыг шалгадаг. Яг л юм олгож чаддаг. Яг л мэдлэг олгож чаддаг юм шиг санагдсан. Бүх төвшөндөө миний бодлоор зүгээр ахлах ангиас дээшээгээ гэж бодож байна. Тэрнээс доош бол жоохон асуудал ярьсан тий. Тэрнээс дээшээгээ бол яг ингээ мэдлэг олгож чаддаг баг. Яг л амар бүтээлч сурч чаддаг. Бүх юмаа өөрөө хийх хэрэгтэй. Ямар ч уншихгүйгээр ямар ч худлаа юм хийх боломжгүй. Яг л чиний бүх юмыг ингээ гаргаж байгаа юм шиг. Ясын цайтал гэдэг шиг. Яг л тэгээ санагдаж байгаа. Солонгос Монголыг харьцуулах юм бол Солонгос дээр. Австрали Солонгос хоёрыг харьцуулах юм бол Австрали дээр. Ихтэй сургууль юу? Тэгтэй сургууль гэж тийм. Гэтэ яг тэр нэг мэрэгчлээс хамаарат бас өөр өж магадгүй байх л да. Дийлэнхтэй л ер нь бол баг тийм байх гэдэг шүү дээ тийм. Нууц биш бол ер нь одоо Солонгосын мастерын сургалтын төлбөрийн үед ямар хөө байдгүй, эндхийн сургалтын төлбөр, мастерын сургалтын төлбөрүүд ер нь ямар хөө байдгүй. Одоо яг сайн санахгүй байна. 5 сая вон юм болов? Нэг улирлын нэг семестр. Тэгэхээр жилийн 10 сая. 10 сая вон. 10 сая гарan. Тэр бол зүгээр нөгөө дундад сургууль. Тий. Гэсэн үг. Тэрнээс ер нь тэрнээс дээш байгаа. Тэрнээс доош сургууль байна уугүй яг сайн мэдгүй.
байхгүй л. Тэгэхээр ер нь бол дундаж буюу эсвэл баг багадаа баг 20 доор 20 Монгол мөнгөөр бол 20 сая төгрөг орчим байх гэдэг шүү дээ. Тий 26 сая хаа. Тий. Тий. Тэнгүүд юу те? Гадаад оюутны тэтгэлэг гэж байгаа. Айгуу сайн тэтгэлэг өгдөг. Гадаад оюутныг амар дэмждэг. Тэнгүүд бас гадаад оюутны хөнгөлөлт гэж аавна. Дээр нь хэлний оноогоор персентэлж бас хөнгөлөгдөн. Одоо чи солонгос хэлний топгийн 3-тай явах юм бол 30% ч юм уу. 4-тэй бол 40%, 5-тай явах юм бол 50%. Оо тийм үү? Оо ямар гоё. Гэхдээ сургуулиасаа өөр. Манай сургууль бол онооноос хөнгөлдөг гэсэн. Тэгээд би ч одоо солонгос хэлний топгийн 4-тэй байж байгаа тухайн үед 4-тэй байсан. Төгсөхдөө 5-тай болж төгсөөд 4-тэй авах юм бол 40% хөнгөлүүлээд. Тийм байна. Айгуу сайн хөнгөлөгддөг юм шүү дээ. Өстой гоё юм байна. Тэгээ 3,500,000 хөтөлчихсэн байна. Оо тийм үү? Оо өстой гоё. Улирлын. Жилдээ нэг 7,000. 7 сая орчим. Тэнгүүд энтх нь энтх болохоор манай мастер чинь 2 жилийн 78,000 байгаад байгаа лөө. Тэр хавцаа байгаа тий. 78,000. Тэгээ жилийн 30-д тий. Жилийн 39,000 орчим байх гэдэг шүү дээ. Сая нэг оны өмнө жилөө нэг сургуулиудын төлбөр нэмэгдээ. Тэр үеэр нэмэгдсэн үү? Нэмэгдсэн. Нэмэгдсэн тий. Нэмэгдсэн. Тэр баг 10-20% нэмэгдсэн үү? Тэгсэн. Тэгш байсан тий. Нэг хичээл чинь өмнө нь 4,000 хэдэн зуус 800 одоо 5,000 10 нэмсэн шүү дээ баг. Тийм байна тий. Яг солонгос гэдэг чинь өөрөө юм Азийн бас нэг том улс. Австрали гэдэг нь бас өөрөө Европын англи хэлтэй орнууд дотроо бас том оронд орчиж байгаа. Тэнгүүд одоо энэ хоёр улсын одоо юм соёлын ялгаа, эсвэл нэг юм үзэл бодлын ялгаа ч гэдэг юм уу нэг юм санагддаг санагдаж юм байсан уу? Мэдээж нөө Аз соёл угаасаа Европ соёл чинь шал өөр соёл байгаа байхгүй юу? Аз соёл гэхээр ер нь одоо яг бүх орон Монгол зөвхөн Монгол биш одоо ахмадаа хүндлэх хүнд төг болохгүй байх одоо ингээ саад болохын тулд уц муцаа чимээгүй байлгах ч юм уу тий Монголд болохоор бас зарим нэг юм одоо сая очихтал анзаарлаа нөө зарим нэг юм айгу дутагдaltaй байгаа. Жишээ нь зам хөндлөн гарахтаа Солонгост бол зам хөндлөн гарахад гэрлэн тохоогоор гарахгүй бол 200,000 воноор торгуулна. Хөө. Заавал гэрлэн тохоогоор гарах хэрэгтэй. Тэгээ гэрлэн тохоо одоо явгууны гарц марц бол бүр ингээд амар хөгжсөн байхгүй юу. За тэгээд энд ирээд хамгийн их гайхсан юм нь гэрлэн тохоо мохоог амар зам хөндлөн гарахтаа шууд гардаг ч юм уу. Гэхдээ Монголтой харьцуулах юм бол Австрали арай дээр байгаа. Яг тийм юм анх ирээд хүй нөө бид чинь тэнд одоо ингээд 5 жил гарan амьдарч эхлэхээр чи яг тэр соёлд сурцсан. Манай хүүхэд бол бүр яг ингээд яг солонгос соёл сурцсан байж байгаа штэ. Солонгост болохоор яг хүнд гай болохгүй ч юм уу амар тийм соёл нь бүр амар хөгжсөн. Одоо метронд хин нэгний утас чанга дуурахгүй ч юм уу. Тэгээ амар ер нь би бинтэйгээ чанга ярина гэж баг байхгүй тий. Бүгд яг уцаа авахал метрон дотор ингээл явж байна. Энд ирсэн чинь ингээд бүх хүн амар чанга яриад байгаа. Тэгэл бүр ингээ хээ гэж ингээд ирчихээр яг яастай болоо гэх. Яг тэр нь амар ялгаа. Тэр гэхдээ Аз Европын соёл ялгаан байх гэдэг тий. Амар friendly. Тэнд бол тийм байхгүй шүү дээ. Бараг танихгүй юм шиг. Таньдаг байсан ч бараг танихгүй юм шиг тий. Гэхдээ яг ингээд ахмад настан гэдэг хүндлэл бол амар сайн. Гэр бүлсэг. Тий. Айгүй тийм гэр бүлсэг. Гэхдээ гадуур бол ерөөс нэг тийм ил байхгүй. Тий. Би бас энд яг нэг бас гайхчихсан байхгүй. Эднийхээс би бас сурах хэрэгтэй нэг ганц нэг юм байдаг юм байна гэж бодсон байхгүй. Тэгээд юу яаж ажилласан гэхээр энд ингээд хоолны газар ч юм ресторант ч юм уу эсвэл олон хүн цугласан газар ингээд очиод ингээд сууж уугаад ингээд хоол молдод гэдэг суунштай. Тэгэнгүүт хин уцаа оролдож байгааг харан дандаа Азууд. Дөрвөлээ тавлаа гуруулаа хэдүүлээ байсан ч хамаагүй уцаа оролдоод зураг дараал уцаа оролдоод ингээд байж идэг. Нэг дуу шоу барах гарахгүй. Айгуу шиг гайхмаар. Өмнө нөгөө би ч нэг өөрөө ингээд уцаа оролдоод яг нөгөө найзууд ах түүнэртэй ингээд дүүнэр бүнэртэй ингээд суухаар ялчгүй бас ингээд уцаа оролдоод ингээд суучдаг. Тэгээ нэг өдөр би нэг зүгээр нэрээ нэг анзаараад нэг зүгээр харсан чинь ингээ харахаар яалчгүй ингээд Азууд л амар хүч зоролдоо л ингээ юм ярих нь айгүй баг. Тэгээ сууж идэг.
Тэгэнгүүт хаана хүмүүс шарлалдаж, хаана хүмүүс ёрлолдож, эсвэл хаана хүмүүс ингээд тас өхрөл юм яриад байна гэдээ харахаар дандаа нэг шарууд нь байж идэг. Тэгээд тэд нар уцаа оролт юм уу? Ерөөс уцаа оролдохгүй гэл бид бүүндээс уусвал уцаа хааж байгаа бүүм ингээл юмараа л ингээд юу ч хорвогийн 9 жирэмиг хамж хэмжээр яриад байгаа даа. Тэстэ тийм биш үү? Тэ? Тэгээд тэрийг нь би харчаад тох энэ нэг талаараа нэг амар ингээд чихэнд нэг шуугаал төгтөө юм шиг санагдаад байгаа юм бодлоосоо нөгөө талаараа энийг амар авах хэрэгтэй юм байна гэдэг мэдрэмж авсан. Хөөх ингэх ёстой юм байна. Тэнгүүд нөгөө бид чинь нөгөө ингээд зарим шарууд маруудтай ингээд ажиллаж байгаа. Тэнгүүд тэдний нөгөө юу ярьдаг би өчтөр тийм бол гэдэг гэж ярьж эхэлж байгаа байхгүй. А бид нар бол монголчууд бол бид хийж тэгэхгүй шүү дээ. Би өчтөр буцаа үйдэд гэж хийж ярихгүй шүү дээ. Нэг тийм яриа өдөж тийм зүйл сонин үнэхээр нэг юм сонин юм болвол те одоо машин дээр авсан эсвэл ийм юм болсон ч гэдэг юм. Үнэхээр нэг юм часайсан сонин юм байхгүй бол баг тийм юм бол ярихгүй шүү дээ. Тэгсэн чинь энд бол яриа өдөхийн тулд юм уу эсвэл үнэхээр тийм яриас зүг болсон юм уу? Юу ч хамаагүй шүү дээ. Тэр нь өстой гоё. Надад тэр нь өстой амар гоё таалагдчих. Тэгж сурах хэрэгтэй юм байна гэж бодсон. Тий. Үнэн. Тий. Санал нэгтгэж. Тэгээд яг тэр бодол дээрээс улбаалаад биднэрт ярих хэрэгцээ байдаг юм байна гэж би ойлгосон байхгүй. Ялангуяа амар их. Одоо тэр хэлний асуудал гэж яриад байгаа шүү дээ. Монгол хэл сургах. Тэр чинь одоо ингэж байгаа байхгүй. Хүн ер нь өдөрт зааж 1000 гэлөө 1000 үг ингэж одоо байнга одоо монголоор байнга ярьж ийж одоо ингээд мартахдахгүйгээр хүүхдэд үлдэх магадлал айгүй өндөр болно гэж байгаа байхгүй. Тэгэхээр 1000 үг ярихын тулд одоо ингээд өдөржингөө хичээлтэй байгаа штэ манай хүүхэд. Тэгэхээр орой яг амар ярих шаардлагатай байхгүй. Тийм байна. Тэгэхээр манай гэр бүлийн дүрм хоол иж байхдаа ерөөсөө уцаа оролдохгүй. Ер нь уцаа айгүй бага оролдоно. Манай ч одоо интернет авахгүй штэ тойлоогүй айлаа. Цахимаас жоохон хоол ялах гад тэгэхгүй ингээд захим айгүй их ном унштай манай хүүхэд тэгээд ном уншихаараа одоо төсөөлөл ч юм уу юм нь хөгжөөд тэгээд ер нь жоохон уншиж бичнэ гэдэг чинь тэгээд дараагийнхаа тэр өөрөө монгол хэлийг ч юм уу сурахад ер нь хүн монгол хэл ном уншихад энд ирэхэд манай хүүхдийн хэлээ амар хурдан сурсан шалтгаан ном. Солонгост бол бас яг ном уншаа бүр ингэ номын сантай. Тэгээд гэртээ яг одоо орой хичээлээ тарж ирлээ шууд ярина. За ямар байсан? Монголоор анги найзууд чи юу болсон? Өнөөдөр анги дээр чи ямар юм тохиолдсон? Монголоор ярина шүү гэд. Тэгээд заримдаа яах вэ яалч хүүхэд юм болохоор надтай бол шууд ингэ би ойлгодсон болохоор шууд англиар ярих гад идэв. Тэгээд үгүй монголоор за ярьдаа гэл тэгж шаардаж шахаж яриулна. Тэгэл тэр чинь хөөхөө одоо анги дээрээ тэгсэн манай өнөөдөр тэр найз маань тэгээд багш тэгээд ч юм уу ингээ хамаг юмаа ярина. Тэр чинь зүгээр ингээд хэл мэлийн одоо сурж байгаа ч юм уу нэг тиймэрхүү юм шиг юм боловч эргээд дахиад одоо цаашаа явгод амар нээлттэй байгаад одоо юм одоо манай хүүхэд жишээ нь амар emotional те амар хэцүү байх юм ба шууд хэцүүгээ хэлдэг ч юм ингээд нууж муухгүй одоо бүх юмаа нээлттэй хэл сурж байгаа байхгүй юу. Тэгээд тэр мөр нь бас давуу талтай ах гэж бодоод аль болох за яаж ийн гэж орж ирэх болгоно. Тэгэл аав нь орой орж ирэл хичээлээ ажиллаад харж ирэл хоолоо яг аавгаа хүлээж байгаа л хоолой тэгэл идэл аавна. За ямар байсан ингээд гоё байсан ингэсэн гэл тэгэл өргөжлүүлэл юм асуугаал тэгээд тийм харилцаа айгуу зүгээр. Ястаа мундаг. Ястаа тех хэрэгтэй юм шиг байна тий. Тэнгүүд тий одоо яг өөртөө л яг биднээс шалтгаалсан хүүхдийн хэлний юм чинь. Тийм байна. Тэнгүүд одоо нэг бидний чинь яг нэг тийм байсан шүү дээ. Сэтгэл хөдлөл илэргэж чаддаг. Дотор нь уйлмаар байгаач ялангуяа эрэгтэй хүмүүс одоо уйлмаар байгааж уйлж чадахгүй тий. Ингээд жоохон гоншгомоор байгааж гоншгож чадахгүй, эрхлэмээр байгааж эрхлэе гэж байж чадахгүй ч гэдэг юм нэг юм сэтгэл хөдлөл илэргэж чаддаг байдал нь өөрөө эргээд айгүй тийм сэтгэл 100% ч тэр юм өмнө тал дээр ч айгүй хэцүү болгоч тийм шиг үлээ. Тэгээд яг би өөр дөрөө ч гэсэн ингээд туршаад ингээд бодоод ингээд үзэхээрээс ялчгүй тийм. Тэгээд одоо яг саяны чиний хэлдэгтэй чинь айгүй санал нэг байна. Биднэрт нөгөө ярих хэрэгцээ байдаг, заавал ярих хэрэгцээ, шаардлага нь байгаа, ярих хэрэгтэй. Тэгээд ялангуяа гадны улс оронд ингээд жаахан ингээд миний хувьд ингээд өөрийгөө бодохоор ингээд хэл усны хувьд тийм айлтдаг тийм сайн бол биш. Тэгтээ гадаа гарах ямар ч хамаагүй нэг гадны хүнтэй ч юм уу дэлгүүрт ороод нэг хүнтэй гоё элдв янзын яриад маазраал ялгаа ярьчих гэхээр хэлнээс асуудалдаг. Тэгээд дээрэс нөгөө соёлын хувьд ялгаатай учраас тэрэн дээрж болд ингээд ихтэй ярьж чаддаггүй те. Тэгээд иргэн төрний найзуудтайгаа ч юм уу цуг ажилтдаг хүмүүстэйгээ яриа гэхээр одоо тэр чинь гэсэн бас ардаар гэртээ тэгээд давхар ингээд бидний хувьд нэг яг ярих хэрэгцээ аявих байдаг. Монголд
тийм юусе байдаггүй байсан юм байлээ. Юусе тэрийг анзаардаггүй байсан юм байлээ. Их шаардлагагүй байсан болохоор. Тий. Гараал үсчигчтэй юм ярьдаг. Гараал нэг дэлгүүр ихчтэй юм ярьдаг те. Юу ч хамаагүй ингээл хүн таксийн цулаа Монгол хүнтэй юм ярьдаг. Улс төр ярьдаг юу ч хамаагүй ярьдаг те. Энд ирсэн хойноол тийм хэрэгцээ хүнд байдаг юм байна гэдгийг ойлгоод тэгээд энэ хийж байгаа юм эхлүүлсэн. Тэгээд яг иргэн тойронд байгаа би найз нөхөд таньдаг мэддэг хүмүүс нь ер нь яг ямар хуу амьдралаа туулж जैन яг юу хийж яаж амьдарч जैन те. Тэгээд бусад хүмүүс ч гэсэн багхан ч гэсэн гэрт байгаа хүмүүс нь гэрийнх нь ойлгосоо мэдэж аваасаа гэдэг үднээс илүү хүсэж тийм ажлыг ер нь эхлүүлж байгаа. Тэгэнгүүт за манай хоёр ингээд Солонгост ажиллаж амьдраа. За урагшлуулад ингээд Австралид ажиллаж амьдраад ингээд явж байгаа. Тэгэнгүүт ер нь хоёр ер нь хаана хизээ танилцсан хүмүүс вэ? Ер нь хэр удаа одоо танилцаад хэр удаж байгаа хүмүүс вэ одоо? Танилцаад одоо бараг 16 жил болчихсон. 16 гэдэг чинь юу вэ? 10 жил та 10 жилдээ танилцсан хүмүүс. Тий 10 жилдээ. 10 жилдээ би чинь 9-р ангид анх танилцчихсан. Гэхдээ тэр үедээ бол үерхэж мөрхээгүй л дээ. Тэр үед 9-р ангидаа би 9-р ангид манай хүн 11-р анги гэсэн. Танилцаад яг хамт үерхэж эхэлсэн нь яг 15-6 жил болж байна. Харин хүмүүс ингэдэж хүмүүс нөгөө 40-50-тай болчоод насынхаа амьдралынхаа талыг энэ хүнтэй өнгөрөөшлөө гэж ярьдэн шүү дээ. Тэгээ би тэр одоо 30 гарчаад амьдралынхаа талыг бинэ. Үнэхээр тийм бай тээ. Яалч тал нь шүү дээ. 15-6 жил болж байна. Анхны хайр бүтдгүү гэдэг үг бол бодлоо бай. Тий. Бодлоо. Тэр бол хүнээсээ хамаардаг юм байна. Тэгээ манай хот одоо нөгөө бид нээлттэй ярьдаг гэж байна шүү. Тэгээ караш мараш гэ хамаагүй ярьдаг. Тэгэл чи караштай байсан уу? Ээж караштай байсан уу гэл ярих юм байхгүй те түүх байхгүй. Тийш дээ. Аав ээж караш, ээж наав караш хийсэн гэдэг. Түүхгүй шүү дээрээс. Аха. Хоёр нь хаяг хаанах юм. Төв аймгийн. Төв аймгийн төв. Сургууль нь өөр юм уу? Тийм сургууль өөр. Манай үеэл манай хүнтэй найзууд. Нэг үе. Манай хүн чинь надаас 2 дээ. Тэгээ үеэлтэйгээ зүгээр явж байгаа л. Тэр хин нэрсэн. Тэгэл мэдээч тэгээ. Мэдээч дээ. Ихтэй үл нарих хэрэгтэй ч одоо. Гэтэ танаа тэгтээ болоод манай би наригцал гэдэг шүү дээ. Тий. Одоо харин хүмүүсээс асуу яг тэгдэг байхгүй. Нөхрөөс нь асуугаар манай хүн найрсан штэ гэдэг. Эхнэрээс нь асуугаар юу гэж тий эрэгтэй найрсан штэ гэдэг. Гэтэ би энэ дэр нэг юм боддог байхгүй юу. Гэтэ яг үнэндээ бид нар эрэгтэй хүн найрна л гэдэг штэ. Найрна л гэдэг. Гэтэ эрэгтэй хүн найрна гэхээс илүүтэйгээр эмэгтэй хүмүүс та нар ч нөөстэй хинт найрахгүй гэдэг шиг байлаа штэ. Нэг бидний нэг 13 4 мэх хитэн мэх хүндэл найрагдан да. Бидний нэг хитэн мэх байх ерөөсөө юу ч хамаахгүй байлаа шүү дээ. Ингээл ерөнхийдөө харчаал ямар хүн бэ гэдгийг ерөнхий хараад та нар мэдэрэн мэдж байгаа шүү дээ. Энийг юм гар байна. Яг анх би бол одоо багийг хараад тэндгүй анхны харцаар дурлж болдог бол тэр гэж хэлж бодлоо. Бүр. Аха. Ямар гоё. Угаасаа нүдэнд амар дулаахан гээ хараад ямар гоё залуу байж юу тий. Тэгсэн байжсэн чинь манай хүн гинт нэрчиж өөрөө бичиж орж байгаа. Өө боо. Тэгэхээр би харцаас өн хариучдээ. Тэгээд эхэлсэн юм да. Тийм байна. Танаа хүн гоё нүдэн дулаахан гоё залаа. Хин царсан тийм гоё зөөлгөө. Тийм. Өстой зөөлгөө гоё залаа. Даруухан харагтаал тийм хүү даруухан юм. Яг л 16 жил яг л тэр юм да. Өстой монд. Тэр гэр бүл билүү хүмүүжлэхээр амар монд байсан байх гэдэг шүү дээ. Яг л тэр юм байгаа. Тийм байна. 15 жил, 16 жил. Чамаг ер нь гэрлийн мэрлийн сүү 50% гэж одоо үерхээ гэж яг аль биесээр гуйжсэн тохиолдлууд байгаа юу? Тэр үед чинь тийм байгаагүй шүү дээ бидний үед. Зүгээр чатлал. Үерхээ гэж гуйжсэн үү? Гүү. Чатлж явж байгаа тийм чатны дундаа хайраа гэж хайраа гэж байгаа юм байна. За хайраа. Тэгэл дэрч. Тэгээ манай тэр үед чи ер нь тэгж амар одоогийн юу шиг амар гэрлийн сүй 50 ч юм тийм байгаагүй шүү дээ. Ер нь яг ингээ урсгалаараа байж байгаа л. Ер нь тэгэл сэтгэлээд байгаа болчих юм байна. Ингээл за ингээл. Тэгэл хит уулзахаар чинь дайжгүй юм байна. За ч юм уу тиймэрхүү л юм биш. Чам тэгээд яг анхны уулзалтын дээр энэ ер нь миний хүн болох юм байна. Энэ ер нь миний мөнхөр болохоор хүн байна гэж тийм мэдрэмж дээр төрж ирсэн үү? Энэ яг миний үлцэн амьдралаа хамтдаа тулах хүн юм байна да гэдэг итгэлтэй болсон үе чинь. Тэр үе юу? Намайг төгсдөг жил юм. 11-р ангид төгсдөг жил. 2 жилийн дараа л юм биш үү? Тий. Яагаад гэхээр манай хүн оюутан болоо явцсан байсан шүү дээ. Би Төв аймагт байгаа. Манай хүн оюутан болоод Улаанбаатар руу явцсан.
одоо хүн сонсоход яг 45 км юм шиг боловч тэгээд тэр бүтэн жилийн турш биш үү? Манай хүн нэг ч хагасан сайн алгасаагүй над тэр шээ. Бүтэн жилийн турш. Нэг хагасан сайн алгасан нь би өөрөө Улаанбаатарт очсон байж чадаад байгаад бүтэн жилийн турш. Пүүх тийм үү? Аха. Бүр манай хүн одоо өөрөө тэрийг мангар бахархаа яриана. Юу гэж байгаа юм бэ? Ямар гоё юм бэ? Тэгээд тэр чинь юу гэсэн яг оюутан болоо эхнийх нэгдүгээр курстэй. Манай хүн 2 дугаар курс болсон. 2 дугаар курс болсон. Тэгээд чамайг хот руу оюутан болж эртэл чинь 1 жилийн хугацаанд Төв аймаг руу хагасаа бүтэнцэн бодлогон тасралтгүй чамтай болцгоо ш. Ааха. Тэгээ яг 2 хоног байж байгаа л одоо тэгээ өөрөө тэр түүхээ яриад манай хүн лаг ярина. Хичээлийнхаа хуваарыг яриад. Манай чинь тест өгсөн шүү дээ. Нөгөө өөрөө хуваараа зохиодог. Тэнгууд яг шахаж зохиогоод 4 дахь жилөө 5 татна хичээлгүйгээр зохиогоод 5 дахь хичээлгүй болоод тэгээд 4 дахь хичээлээ тарлаа Төв аймагт ирлээ. Бүтэн сайн юм уу? Эсвэл бараг нэг тийхээ өглөө шууд хичээлд явдаг. Ямар гоё юм бэ? Тэгээд мондаг жил явсан. Тэгээд тэгэхээр чи юу? Тэгэхээр чи би уярын штэ. Тийм штэ чи одоо найрагдсан штэ. Тийм ээ, найрагдахаас би ч найрагдах юм байна. Тэгээд битэр ч одоо тийм амар хүмүүс одоо удаж байгаа ч гэсэн битэр айгүй төлөвлөгөөтэй одоо ингээд явдаг. Аха. Манай хүүхэд ч гэсэн төлөвлөгөөний нэг хэсэг 7 жилийн дараа төрсөн. Ер нь бодож аваад за одоо болоо таа. Тэгээд одоо Монголд бол зарим одоо ихэнх найзууд маань гэл гинт гэж ярьдаг шүү дээ. Бидэрт бол гинт юм. Гинт юм байсан ба. Угаасаа байхааргүй юм байна. Би угаасаа тэгээд дөрөвний ярианы дондорч нөө Монголоос Солонгос руу явахдаа л наашаа ярин гэж төлөвлөсөн. Бараг интэл байраа ярьчихэд явцсан байсан юм шүү дээ. Бараг 8 жилийн өмнө Солонгос явахдаа за 8 жилийн дараа гэдэг. Энд ирэхээсээ ер нь 2 жилийн өмнө аягүй судалж байсан. Одоо энд ирвэл байр яах вүлээ ч юм уу. 2 жилийн өмнө үү? Тий. Одоо байрны мөнгө одоо бэлдэх хэрэгтэй. Ямар нэгэн хүнд дараа байхгүйгээр явахын тулд өөрсдөө аягүй сайн бэлтгэлтэй авах хэрэгтэй шүү дээ. Тий. Тэгээд битэр аль болох бас агенттай ч гэсэн амар дарамт өгөхгүй хичээх гэж ер нь хичээдэг юм. Одоо аль болох л өөрсдөө зохицуулчих гал. Тэгээд үнэхээр заримдаа яг мэдгүй юм гарнаа. Тэг мэрэгжлийн үнд шаардлага гарна тий. Угаасаа тэгээд төлөвлөгөөний дагуу тэгж амьдарч явж байгаа хүмүүсийн хувьд угаасаа тэгээд ямар ч асуудал тулгарсан энийгэл даваад гарахаар гэр бүл. Тэгээ би угаасаа хоёрыг ингээд ерөнхийд нь ингээд амар өдөр тутамдаа ингээд хажууд нь байгаад ингээд харж ажиглаж мэдгүй ч гэсэн ерөнхийд нь ингээд хүн ажиглагдаад мэддэг шүү дээ. Ингээд байгаа байдал ингээд цуг явж байгаа байдал за тэгэл нэг зураг пост стори дээр нэг юмнуудыг ажиглаад ингээд харахаар ер нь нэг юм амар гоё үлгэр жишээ гоё гэр бүл надад санагддаг байхгүй. Яг л түрүүний чиний хэлсэнтэй адилхан. Юм хоолн дээр уцаа хэрэгэлдэггүй гэдэг чинь өөрөө хамгийн юм гоё мессеж, гоё соёл байх гэдэг байхгүй юу? Тэр мэрийг ч гэсэн одоо би ч гэсэн яг одоо гэр бүлтэй болов ч гэсэн яг гэр бүлтэй болвол ингээд аваад хэрэгжүүлээд ингээд таанаас аваад хэрэгжүүлээд сураад багийг нэг өдөр ер нь дуудаж уулзж байгаа. За чи хоёулаа сууж байгаа миний амьдралын 10 жилийг төлөвлөе. Тэгэх юм бол бас мондог төлөвлөгөө гаргахаар л юм байна да. Окей, өстой гоё. Гэхдээ тэр жилийн хугацаанд тэгж явна гэдэг бол өстой мондөг юм байна. Өстой мэддэг байж сайн мэт өстой гоё юм байна. Өөр өөрнөстэй яриад тэгээд сууйдаа гэж суусан да. Тэгэхээр угаасаа суугаар юм байна тийм байна. Тэгээд манай ээж авч нөгөө байн гэрэл ингээл хагасан сайн болгон баг ирд уулзаад тахлаар угаасаа мэдж байгаа байхгүй. Тэгээд нөгөө өмнө нь ерөөсөө хүн амтантай үерхч мөрөгдөх байсан болохоор манай ээж аав нээлттэй одоо үерхэж нөхөрлөх нас чинь үерхэд үзэж юм уу айгүй ойлгоно. Тэгээд одоо гарч орж битээр уулзаж учрахад юм ярихгүй. Юу гэж яах ч аа. Тий. Тэгээд нэг 2 дугаар курсээсээ битээр ер нь хамт амьдарч. Тэгэл одоо болтол хамт байна да. 12 оноос хойш тэгвэл хамт амьдарч байгаа гэсэн. 13 жилийн хамт амьдарч юм шүү дээ. За тэгэнгүүт 12 оноос хамтран амьдарч эхлэнгүүтээ яг 12 жилийнхэн босхон дээр хурмаа хийсэн байгаад байгаа шүү дээ. Одоо манай хоёр найз маань болохоор сая өнгөрсөн жил буюу 2024 онд Монгол руугаа яваад хурмаа хийчихэд хурмынхаа ёслолыг үйл ажиллагаа зохион байгууллаа. Тэндээ хурмаа хийчихэд тэгээд сүүлийн 5 жил Монголдо очиагүй байжгаад өнгөрсөн жил очсон тий. За хурмын талаар дэлгэрэнгүй жоох байлаа ярьцгаах. За яагаад 4 жил хурмаа хийхээр болчих вэ? Ямар төлөвлөгөөнд одоо нөгөө төлөвлөгөөнд нь яг хурмын талаар төлөвлөгөө байсан уу? Тэ? За тэндээс ерөөдөө. За хурмын төлөвлөгөө маань 2020 онд байсан. Уул нэрт. Ааха. Яг тэгэхээр 2020 онд бид хоёрын 10 жилийн одоо яг танилцаад яасны нэг 10 жилийн байсан. Тий.
тий 15. Одоо бид тэр 15 6 жил болж байгаа гэхэд яг 10 жил. Тийм байна. 10 жилийн гээд тэргээрээ хормоо хийх гэж төлөв 18 онд ч илүү нэг төлөвлөж байгаад. Тэгээд за ер нь яг 20 онд л хий. Гэсэн байсан чинь харамсалтай нь 19 онд ковид гараад тэгээд Монгол руу явж чадхаа болоод тэгээд Солонгост хормоо хийхээр ч одоо хамаатаас одоо аав ээж ирж чадахгүй байхад одоо би тэр хуйлахны хормоо хийхээр ч амар болчих шүү дээ. Ах トゥ амраг садангийнхаа өмнө андгаа тангарахгүй хөөхөд иржтэй өгөн тэгсэн чинь ковид гараад тэгээд ковидоос хойш одоо ингээл амьдрал өрнөөл одоо мартагдсан байсан. Яг хийх үү болох уу юм одоо яг хурим ер нь хийх үү? Тийм, ер нь хийх үү болох уу дээрээ болцсон. Одоо яг чухлуугүй юу дээрээ болцсон байсан чинь нөдлөн гинт одоо нэг Монгол явахаар бол явъя гэж шийдээд 5 жил яваг байсан Монгол руу. Учир нь ковидоос болоод Монгол руу явж чадахгүй байж байгаа. Тэгээд Солонгосоор шууд наашаа ирээд яг Монголд очичоод ирүүл ирэх байсан л та. Тэгтээ нөгөө санхүүгийн ямар нэгэн юунд орчихгүй тулд төлөвлөгөөгөө дагаа шууд наашаа явцсан байхгүй юу. Энэ 100 Монгол явахаар болоод тэгээ Монгол явахаар болсон чинь гинт одоо нөгөө 5 жил ах トゥ амраг садантай уулзаагүй. Би тэр чинь ерөөсөө уулзаагүй. Тийм яг ээж автагаа байн холбоотой байгаа ч гэсэн одоо ах トゥ амраг садан манай монголчууд ч маш олон өнөртэй шүү дээ. Ах トゥ амраг саданцэг хүмүүс. Тэгээд цагаан сар баяр явцлал юу ч ямар ч холбоогүй байсан учраас тэгээд 21 хоногийн хугацаанд явсан. Тэнгуү чи 21 хоногийн хугацаанд бүх ах トゥ амраг садангаараа ороод уулзаад явах боломж байхгүй. Тий. За тэгэхээр яах вэ гэж бодонгуудаа за ерөөсөө л хормоо хийчих. Бүгдийн цуглуулъя. Тийм. Бүгдийн цуглуулад ингээд одоо баярлан талархсан бүх сайхан сэтгэлийн тэг бүх юмаа нээгээд тэрэн сайн байгаа шүү гэдгээ төвтэйгээд тэгээ хормоо хийчихье гэж тэгэл гинт хийхээр болол тэгэлээ. Нөөц чинь тэгээ 24 онд яг хэдэн сард нь шийдээд хэдэн сард нь хормоо хийчих байгаа лээ. Цагаан сар гаргаад яг хормоо хийсэн юм байна. Яг тийм 3 сар. Цагаан сараа шууд тий 2 3 сар. Тэгвэл хормоо болохоор хийсэн өдөр нь 7 сард. 7 сард тий. За тэгэнгүүт за одоо энэ дээр хоёлаа. За ингээд хормоо ингээд хийгээд тохирчлоо. За гэрийнхэндээ хэллээ. За тэгэнгүүт одоо ингээд ер нь ингээд хором төлөвлөлөөд ингээд бизнес агуулад ингээд ерөнхийдөө яг ингээд бодитоор бэлээ олох хүртэл 3 4 сарын хугацаанд ерөнхийдөө яг өөртөө Монгол байхгүй хүмүүс яг яаж тэнд хормоо зохион байгуулж яаж ингэж менежментээ хийгээд яаж төлөвлөж явсан бэ? Одоо тэр чинь айгүй Монголд байгаа хүмүүс нь өөрөө хөртөө төлөвлөхөд айгүй хэцүү байдаг шүү дээ. Тэгээ нөгөө би ягаад тэр талаар нийлүүлэх ингэж асуух гэдэг хэрэг найз нөгөө өмнө 17 онд 18 онд тийм хором зохион байгуулдаг компани ажилладаг байж байгаа. Тэгээд бас нэлээд олон хором бас зохион байгуулж явж ирсэн болохоор айгүй их ажилтай, айгүй их цаг ордог мэддэг. Тэгээд Монголд байгаа хүмүүст нь хүртэл айгүй хэцүү байдаг байхгүй юу? Тэгээд нөгөө зураг авахлаг, зураг авахлдаг, цаг нүүр бодолтой, цаг одоо хууц, туур, нөгөө бялуу, тоор, дурлаг гэл амар их юм байгаа шүү дээ. Тэр болгоныг Монголд байгаа хүмүүс нь өөртөө зохион байгуулалт хийхэд айгүй хэцүү байдаг байхад манай хоёр эндээс зохион болчихж байгаа байхгүй. Тэгээд очиод бүх юм аягүй гой сайхан болчихж байгаа байхгүй. Тэгээд тэр талаараа туршлагаасаа хуваалцвал. Эмчнээс бүх юм онлайнаар зохион байгуулсан. Одоо тоор захиалах. Өөртөө. Тий. Өөртөө жоохтой одоо гэрийнхэнтэйгээ холбогдоод. Гэрийнхэн их тусалсан. Манайд яг төрсөндөө болохоор надаас нэгээр доохгүй юу. Яг үе. Тэрнтэйгээ тэр маань л ер нь баг бүх юм ээж нээж өгсөн. Ер нь бараг 80% зохион байгуулсан ба. Одоо тоор захиалах, тэр болох газар мазар бит хоёр болохоор яг юу гэж хэлэхэд тайлбарлахаа бас сайн мэдэхгүй байна. Бит хоёрын сэтгэлгээ өөрчлөгдсөн байсан. Гэдэг нь манай Монголд заримдаа хормыг амар сүртэй эдэн штэ. Бит хоёрын хувьд тэгж хийхийг хүсээгүй. Зүгээр ах トゥ хорим гэдэг нь яг ах トゥ амраг саднаа цуглуулад яг ийм гэр бүлийн баяр. Одоо тийм тий яагаад заавал үнтэй дуучинд мөнгө төлөх ёстой гэж ч юм уу тий манай хүний үеэл нь одоо хүмүүс таньда жамка
жижигхэн заминдарч. Тий. Зурагч. Зурагч. Тэр чинь угаас төв юм байх шүү дээ. Тий. Манай хүний үеэл ахгүй. Тэр чинь нөгөө зураг авч явдаг болохоор бас нэлээд хитэн хурим зохион байгуулад наануу цаануу болсон. Тэрнтэйгээ холбогдоод бас за яах вэ? Ингээ хормоо гэсэн чи яавал гоё болох уу ч юм уу тий. Тим юм аяараад. Манай хүний нэг санаа нь болохоор ингэсэн. Тэгэж их мөнгө зарж яах юм бэ? Дуучид ерөөсөө огт авмааргүй байна гэд. Тэрний оронд гэр бүлийнх нь одоо тийм тоглолт үзэх гэж очиагүй штэ. Хоёр гэрийнх нь танилцж байгаа учраас хоёр гэрийнхнээсээ дуудуулдаг хүнээ дуулуулад шүлэг уншдаг хүнээ шүлэг уншуулад хөгжмөдтэй хүнээ хөгжмөдүүлээд ингээд 10 хүн л гараад юм хийчихэд тэр чинь бүр ингээд илүү гар. Тий амар тоглолт болчихноо. Гэт за тэгж болох юм байна гэд. Ер нь айгу төсөв хэмнсэн хурам. Ер нь юмараа. Тэгээ болсон газар нь гэхэд бид ч одоо гадаадад 8 жил амьдарч байгаа хгүй нийтийн одоо энэ хугацаанд. Тэнгуүч ч Монголоо санаж эхэлж байгаа хгүй. Монгол ах вэ ч юм уу те. Монгол ахын давхар амар шүү дээ гоё гэрт. Тийм байна. Гэт. Тэнгуүч гэршиг газар хаана ээж болох вэ гэж явж агаад манай Төв аймагт 200 хүний багтаамжтай тийм гэршиг юу баригдсан юм байна. Дотроо бүх юм ингээд гал тоон боотойгоо хэмжээн хийхээр болоод тэгээ тэр чинь одоо хотын үнэтэй ирсануудыг бодвол хамаагүй юм. Тэнгуүт чинь тогооч могооч гингүүд чинь манай тоогооч ахгүй юу. Нилээн том үнэтэй ресторануудад ахлах тоогооч гэдэг. Ах маань окей дөгийнхаа хормон дээр хоол хийж игэн бүх юм бэлдээд өгье. Зүгээр материалаа бэлтчих гэх. Тэгээ ер нь айгуу ер нь тэгэл яг тийм байна. Ах トゥ нар айгуу төсөл. Тийм байна. Дуулж хурдах хүн гэхэд манай хүний аав гэх чинь аюур зааны доллогор гой байна. Горондо дуулчин. Тийм байна. Нөхөр нь дуулчин гэж тэгэл дамнаал. Ер нь бас наа чи айгүй гоё уулын гоё санаа байна тий. Тэгээ би тэр ч гэсэн ер нь угаасаа ер нь яах гэж хурим хийж байгаа вэ гэж бодхолоор хин нэгэнд амар мундаг юм уузуулах гэж би зүгээр өөрсдийнхөө хайрын юу баталж байгаа баталгаал гэж ойлгоод авахгүй тий. Хамгийн гоё одоо чухал юмжууд ингээд батлаад яахал тэр нь л хамгийн чухал юм. Түүнээс биш аим сүртэй тийм ярахаар хурим болчихсон биш. Үгүй юу ч юм ярихаар байсан гоё юм. Үгүй өстой сонирхолтой айгуу тийм сонин өнцгтэй зүгээр хийсэн. Айгуу гоё. Гэтэ таалагдж байна. Жишээ нь гэтэ хоёр ингээд бодол өөрчлөгдсөн байсан гэдгсэн шүү дээ. Тэгэхээр яг 20 онд хэрвээ хийсэн бол айгуу өсрэг. Нөгөө яг нөгөө уламжлалаа тий. Тухайн үед чинь яг ингээд одоо хурим яг чухал илүү юу гэж мэдэхгүй. Яг л нөгөө Монголынхаа юг дагахад байгаа тий. Тэгсэн чинь одоо болохоор бит хоёрын юм бодол одоо жоохон сэтгэлгээ задарч эхэлж байгаа. Илүү тийм мачур болсон биз дээ. Одоо чинь энд хүмүүс яаж хурим мэддэг вэ? Зөвхөн 100 хүн аваад гадаа байгальд гараад зүгээр нэг 5 ширээ засаад ч юм уу хурмайж болж шүү дээ. Яагаад тэгж болохгүй гэж ер нь яг тийм юм харуулахыг хүсээд тэгээд чимэглэл мэмгэлээ бүгдээрнгийн өөрсдөө урдаас захиалж аваад өөрсдөө. Бүр урдаас захиалж аваа. Ямар гоё юм бэ? Тэгээд тэр гадна талын яг одоо Солонгос энд ч ер нь яг одоо нөгөө тийм задгай талбайг аягүй ашиглах гэдэг байна шүү дээ. Яг тийм юм ашиглахыг бодоод тэгээд гадна талынх нь хоёр сарвч маравчиг манай хүн манай аав хоёр өөрсдөө хийгээд. Өстой гоё. Тийм юм болсон. Би боломжтой бол хурмын зургнуудаас нь ингээд оруулах болно те. За тэгвэл зөвшөөрлөө авчлаа. Тэгээд бичлэгийнхаа дундор 2 найз хурмынхаа зургнуудаас нь оруулна гэж бодсон байс. Тэгээд ямар ч болохоор болчлаа. За хурмын ерөнхийдөө зохион байгуулалтын үед ерөнхийдөө тиймэрхүү бодолтой байдалтай явсан байна. Тэгэнгүүт манай хоёр чинь юу вэ? Хурмын орд энэ төр орсон юм уу? Ороо. Шууд тэндээ. Тий. Тэмцэнэ бүх юм ингээл яг бүгд солиулсан бүх юм байсан. Шууд тэгэл бүх. Тий. Өдөржингөөлд яг тэмцэнэ үргэлжлүүлсэн. Тэгээ хүмүүстэй ч нөгөө зардал чирэгдэл учруулаад хот ороод бөөнөрөө ингэж мөнгө хийв. Тийм байна. Тийм байна. Тэр ч бас тийм байт. Хотоос хурмын орд орчоод тэгэл дахиад бичээдэн километр түгээмөр яваад гэж байна. Тэгээд 20 онд хийхдээ ч бараг хурмын ордонд орохгүй байсан. Ер нь би угаасаа хурмын ордонд орохгүй гэж боддог. Чи өөрөө юу? Гэтэ хурмын ордонд ч угаасаа яг нэг аль биесны баталгаа бол өгдөг биш зүгээр нэг
яслал үйлдэлт үлддэг газар байгаа. Баталгааг бол юу хорон дээр очиод баталгаалж байгаа. Яг үндэ нөгөө за ингээд та хоёр ихнэр нөхөр болсон басны чинь баталж байна гэдэг хүн чинь хорон дээр суугаад байгаа шүү дээ. Боддороо. Тэгтээ нөгөө амлалт одоо ах トゥ амраас гадна бүх юмаа цуглуулчаад ингээд насан туршдаа хайрлана гэд тэр амлалтыг өгөх нь яг амар чухал. Битэрийн хувьд амар үнцэнтэй. Тэгэд одоо дахиж дараа нь тэрний төчин тэр ахындаа очин ч юм уу тийм болоогүй. Яг тухайн үед бүх ширээгээрээ тойрол ингээл баярлан талархсан бүх үгээ хэлээл ингээ. Тийм байна. Яг гол зорилго маань тэр гэсэн. Төлөвлөгөө гаргадаг, төлөвлөгөөг зөв гаргаад зөв хэрэгжүүлж чаддаг гэр бүл. Тэгээд хэрвээ төлөвлөгөөг зөв гаргаж чадвал ямар том давуу тал үүсдгийг манай хоёроос харж болохоор байна. Яста гоё. Санхүү цаг бүх юм юм. Тийм байна. Тийм байна. Одоо тэнд байгаа хамаатан цодныхаа хүртэл цагийг хэмжин штэ. Тэр нэг айлд ороод гарахад л ядаж л нөгөө айлч тоол ундаг тэхнээ дээрээс ихлүүлээ. Тэгээд айгүй их зардал чирэгдэл болно. Яг хөө тэр нь муухай биш л дээ. Ингээд цаагаараа тодорхой хэмжээний явсныг байгаад байгаа штэ. Тэгээ яг ингээд нөгөө ахтуу ингээд ширээн дээр очиод ингээд яг үг сонсоод үг хэлэх бас амар гоёсэн. Тэгэх бах тий 8 жилийн дараа 5 жилийн дараа тий. Тэгээд 8 жилийнхаа хугацаанд бол заримтай нь бол баг уулзаг байгаа шүү дээ. Яг л төрсөн аав ээж дээрээ очичоод хадам дээгүүрээ очичоод ч юм уу яг ингээл нэг ах トゥ нараараа тойрчод яваадсан Солонгостой хата. Хөрөм тэгээд яг тий хоёрын одоо ингээд төлөвлөсөн байдлаар чи ингээд хөрөм тэгээд зохион байгуулалт ингээд болоод өгсөн. Тэгдэл ямар байсан. Тэгэхээр гоё байсан. Яг бодсон шиг гоё байсан. Яг хөө мэдээл одоо алдаа дутагдал одоо дараа нь ингэцдэг байж дээр ч юм уу тиймэрхүү юм байсан. Гэтэ яг угаасаа өөртөө бодсон байсан. Яг л өөртөндөө таалагдсан хуримл хийх гэж хийсэн болохоор яг л гоё. За тэгмэд бас нэг хорвин дээр нэг сони болсон юм. Архихгүй хурим хийн гээд. Архихгүй. Би миний бодол. Манай хүний бодол бас амар яг архихгүй бай гээд яг л сэтгэлгээгээ өөрчлөх гэж л хичээж байгаа одоо жоохон зүв байх гэж хичээж байгаа юм баггүй юу. Яагаад заавал архитай байх хэрэгтэй гэж вэ гэд бодоод жоохон залуу хүмүүс одоо тэд чинь манай дүүнер мөнөрч Монгол улсын ерөнхийлөгч нь те архинаас татгалзъя гэд сүүтэй сүү өргөж байгаа бэжэж хинч үйлдэл хийхгүй байгаа юм бэ. Нэг ч хүн болтгоо үйлдэл хийя. Зүгээр ингээд тэгэд ирсэн хүмүүстэй одоо жич гэж байгаа ч юм уу тийм хурим маань иймээ гэж ихтгэн тайлбарлаад тэгээ хий гэж төлөвлөсөн уг нь бит хоёрын хувьд. Тэгсэн чинь жоохон үл ойлголцол өсөд манай монголчууд ерөөсөө тийм ойлгохгүй. Одоо хэцүүтэй. Ойлгохгүйсэн. Тэгээ бүр аав ээжтэйгээ зөрчилдөө тэр чинь бас жоохон тиймэрхэн болсон. Яг ойлголцол байгаа юм л да. Тэгээд мэг тайлбарлаад ер нь ойлгохгүй. Тэр бол хүлээж байгаа юм биш үү? Тий. Ер нь тэгээ бодсон чинь за тэгээ ахмадууд бас ирж байгаа шүү дээ. Залуу хүмүүс биш бас ахмадууд маань тийм юмыг ойлгохгүй тэгээд ганцхан бит хоёрыг гээ зориод ирж байхад нь за ямар ч л байсан. Та юуг идээний тхэн дээжээ тавих хэрэгтэй юм байна. Байх хэрэгтэй юм байна гэд тэгээд аль болох баг байлгах гэж хичээгээд айгүй их айраг авсан. Тийм айраг айрагтай өрөө байсан. Гэтэ айраг байсан. Сонсноор болоогүй. Одоо бас хэцүүлтэй тэр чинь яг ингээд нэг бүрчлэн хүм болон одоо тэнд чинь доороо нэг 100 байх гэдэг. Тэгээд тэр хүмүүс чинь 100 200 байх. Тэр нэг бүрчлэн хүн тэрийг ойлгох хүлээж авах гэдэг хэцүүлтэй. Гэтэ уг нь санаа нь гоё байгаа. Тийм байна. Уул нь бодмаар л юм байна. Тийм. Яагаад бид нар тэгж болохгүй юм бэ? Бид нар ер нь яриа л байдаг. Ерөөсөө хинч үйлдэл хийхгүй. Ер нь жоохон би тэрэн дээр жоохон шүүнжилтэй хандж гал. Одоо цаг барьдгүй бүгдээрээ яагаад 5 минутын өмнө ирчиж болдгоо юм бэ? Тийм үү. За Солонгосчтой цаг барилт хэлсэн амандаа хүн хүрэх бол амар чухал зүйл. Хормын хувьд тэгээд тийм болоод өнгөрсөн. Тэгээд яг би бас нөгөө өмнө тийм компани хормын зохион байгуулалт компанид ажилладаг байхдаа би бас хүмүүс бич гэлтгөө ер нь яг манай компанийн зүгээс тэнд ажилладаг байсан ажилчдын зүгээс ч юм уу ер нь манай захирлын хэмжээгээр ер нь илүү их юу гэж зөвлөдөг байсан гэхээр хоёр хос хормоо хийх гэж байгаа учраас тэр хоёр тал таалагдах хурим байх ёстой. Хоёр яг ямар өнгийн чимэглэл хүсэж чинь аав ээж цэнхэр гээд байна гэдээ аав ээжийн хүснээр цэнхрээр байж болохгүй шүү дээ. Өөртөө яг ягаан баймаараа хар баймаараа ерөөс амаа байхгүй. Яг хоёр хос яг юу хүсэж чинь тэр хоёр хосын л баяр байхгүй. Яг үнэндээ. Дээрийг айгүй хүмүүс тайлбарлаж
хэлэх гэж хичээдэг. Гэхдээ яг тэрийг 100% бас дагах нь байна, дагахгүй ч мэдээж байна. Өөр шүү дээ. Өөрөлдөө чи хүн болго өөр багс өөр байна. Тэр чинь сая яг тийм хөрмөө. Тэгээд ямар сандаа нэг урдаас юм захаал нэгэн тэгэн гингууд яаж орч бүр гайхаж юм чинь. Юу яриад байгаа юм бэ? Өчнөө юм бэлэн байсаар ах чам гингууд тэд нар жоохон үнэтэй хагаад байдаг. Тэгээд би бол зүгээр ингээд айгүй энгийн юм хийчих гээд байгаа байхгүй юу? Тэд нар болохоор энгийн юм байсан ч үнэтэй хагаад байгаа байхгүй юу? Үгүй за би орсон та үгүй та хоёр түр зүгээр л надад итгэж. Ингээд дараа нь харчих юм уу тий. Тэгээд дараа нь харсан. Ер нь бол тий тэр чин одоо хүн төрсөөр шинэ жилийг жил болгон тэмдэглэдэг. Ямар нэгэн баярыг ер нь жил болгон л тэмдэглэж байгаа. Хором гэдгийг чинь бол насан туршдаа ганцхан л удаал тэмдэглэж байгаа баярыг яг өөрсөндийнхөө хүсснээр гэр хамтлагдууч хэрэгтэй бол өөртөө хүсч юм л да. Тийм нэг дуусандаа юу вэ байвал бол тий. Став хүснээ авцраад яг хүснээрээ аав таалагдахгүй даа гээд рок хамтлаг авцрахгүй гэж болохгүй шүү дээ. Тий. Тэрнтэй адилхан яг тэр хос өөртөө хүсчихсэн юм ал гаргаад яг тэрийг л хийж чадвал тэр нь хамгийн гоё хаппи аз жаргалтай байдал. Тэр бол айгүй энгийн өрөм. Тийм байна. Тэгэхээр миний өрнөөс яг тэргээрээ бодоод тэрнийхэн дагуу төлөвлөгөөгөө гаргаад явцсан. Угаасаа танаа төлөвлөгөө угаасаа биелэх хүн байхгүй мөн үү? Ер нь би шав орноо танаа хэрвэл хэрхэн төлөвлөх вэ? Амьдралын төлөвлөгөөний талаар шав орноо. Ер нь та хоёр ном гаргамаар юм байна да. Тэгээ би нэг түрүү нэг ярих гэсэн юм орчих. Нэг одоо ингээд хоёр болохоор яг аль болох энгийн байх, хурмаа энгийн байх гээд ингээд зорьсон гэдгсэн шүү дээ. Тэнгүүд энд бас нэг Австралид хүмүүсээс хурмаа ихтэй амар энгийн байгаад байдаг те. Одоо жишээ нь зүгээр л ингээд захын парк руу ороод 5 ширэг босоо ширээ тавьсан. Тэгээ нэг хэдэн найзуудтайгаа 20 30 хүн үнтэй. Энэ юу болоод байгаа гингүүд 20 болоод байгаа гэсэн те. Жаах тавьсан. Тэгэл гой хормынхаа палажиг өмссөн. Тэгснэ доогоор хөл нөцгөн ингээд ерөөсөө нэг тийм. Тэгэл тэрийг тэргүүнд бууж гинчал тэгээд дуусчих те. Амар ингийн. Би тэгээд тэрийг харчаад поох ямар гоё сонь. Нэг бодлороо сонь юм шиг, нэг бодлороо гоё юм шиг. Тийм л хөрм их өгсөн. Гэтэ яг Монголд бол жоохон хэцүү нөө ах トゥ ихтэй учраас яг ингээд хүнний тоо чиглэлээр чинь бас яг тийм задгай талбай чинь жоохон болохгүй хэцүү юм байна. Тий. Яг битэр бас яг шууд задгай талбайд гэж төлөвлөсөн ч болсон ч болохгүй. Жоохон хэцүү аз. Одоо хоолундаа яах уу зөөхүү гэл. Тийм. Би яг хором дэр нэг юм яг мартах чинь. Хормын зураг авалт. Би хормын зураг авалтын хоёрын зургнуудыг харсан. Айгүй гоё зургнууд, айгүй үнэхээр гоё зургнууд бол зураг авалтууд хийгдсэн байлаа. Бичлэг байна л би харсан. За тэрнийхэн талаар. Тэгээд тэрийгээ 6-ын 20 зураг авалтнууд дийлийнх нь энд байхдаа хийлгчээд авч явсан байсан тий. За зураг болохоор амар чухал байсан. Яа тэгэхээр зураг л үлддэг. Тэгнь. Одоо хурим болсны дараа хүмүүс ингээл тараал явчихж байгаа. Бид хоёр яг хуримныхаа тэр өдөр болсон зургнуудаа хараад нэрээ гэсэн шүү дээ тий. Яг тийм юм орж ирдэг. Зураг бол айгүй чухал байсан. Монголдо очиод авахлах гэхээр цаг айгүй бага. Ер нь угаасаа хормынхаа 5 өдрийн өмнө очсон юм чинь. Бүр. Тий, яг 5 өдрийн өмнө очингууд ч айгүй их ажилтай байсан. Ерөөсөө ямар ч нойргүй 5 өдөр явсаахгүй. Тэгээд тэр дунд зураг авах чинь бас бүтэн 1-2 өдөр зарцуулах. Битээр тэрнээс болоод Монголд очиод зураг авахулж амжихгүйгээс болоод одоо гэрчнэр ч юм уу найз наруудыгаа бас оруулж чадаагүй. Өмнө нь тайлбарлаад одоо ингээд очиод та үнэхээр чадахгүй амжихгүй болсоо. Надад тим юм хийхгүй ч юм уу. Тэрийг найз нартайгаа тохироод уучлахгүй ч байгаа юм. Тэгээд бид нар ч хурим гингөлөө бүгдээрээ бичээл ингэж байгаа шүү дээ. Тэгээд одоо ийм учиртай болсон зураг авч амжихгүй нэ энэ ч нэ авахулж чадчихно гэд. Ер нь айгүй бүх юм нэрнгээсээ л энгийн байх гэж хичээгээд ер нь тий. Тэнгүүд амар мэрэгжлийн хүн ч юм уу бүр ингээ амар үнэтэй студ тийм юм сонгох хүсээгүй зүгээр найстайгаа ярьж байгаа л өмнө нь яг хурим хийхээс өмнө ярьсан байсан. Зураг хурим хийгээд ингээ зураг авахулахаар бол чамаар авахул шүү. Манай хүн ч гэсэн өөр аваад өгье гэд тэгээд энэ давхулсан. Тэр хуримын зургнууд өстой гоё болсон байлаа. Үнэхээр гоё болсон. Тэгээд одоо яг хуримнаас хамгийн гоё юм зураг амар гоё. Тийм байлаа. Сүүлд нь би тийнейдэрийн оролцсон байсан нэг дроны бичлэг байсан тий. Тэр мэрийг харсан бас тэрээс аягүй гоё харагдчихлаа. Тэгээд манай хоёр найзын маань зургийг бид нэг өмнө цуг ажилтдаг байсан. Чаги гэж дууддаг. Тэгээд Чандаман нэрд нэгээд манай нэг найз байдаг. Тэгээд тэр манай найз маань манай хоёрын эндхийн зураг авах бүх юмнуудыг хийж өгсөн байгаа. Тэгэхээр Брисбенд байгаа хүмүүс ч юм уу эсвэл Австралид байгаа хүмүүс нэг хормын зураг авалт хэрэгтэй. Хормын зураг авахулмаар санагддаг ч юм уу эсвэл нэг тийм төлөвлөгөө байгаа юу? Хэрвээ тийм төлөвлөгөөтэй сонирхолтой заавал хөрөнгөхгүйгээр өөр ямар нэгэн уран сайхны зураг гэрэл зураг авах
сонирхол хүсэлтэй хүмүүс байвал би энэ дор нэг чагийн найзынхаа хаягийг оруулчин. Тэгээд та бүхэн тэр хаягаар нь холбогдоод мэдээлэл аваад тэгээд зураг авахулж болно шүү. Манай найз тэгээд маш мундаг тийм зурагчин гоё залуу байгаа. Тэгээд айгүй ийдэг та бүхэн дугаасаа айгүй даруу өөрийгөө мэрэгжлийн бусвал гэдэг. Битэрийн зургийг хараарай мэрэгжлийн бус. Зураг нь бол мэрэгжлийн гардаг өөрөөгөө болохоор айгүй холдог. Үгүй би мэрэгжлийн биш ээ. Би сугаа яаж үгүй би хобби гэдэг. Зүгээр би хобби. Үзээрэй. Тэгэхээр гоё болсон. Тэгэхээр та бүхэн чагийн найзтай маань холбогдоод тэгээд дэлгэрэнгүй мэдээлэл аваад дараагийнхаа ажлууд хийх боломжтой байгаа шүү. За 20 болоод ингээд өнгөрцөн. За одоо тэгээд манай найз маань хэлнийхэн курсыг сургуулийг төгсөөд одоо мастертаа ороод одоо ингээд сураа явж байгаа. За тэгээд одоо ер нь бол хугацааны хувьд бол хизээ төгсөх байгаад байгаа лээ. Одоо ингээд үргэлжлээд явахаар 26 оны 12 сар марлаа. Тийм байна. Тийм 26. За одоо ер нь цаашдаа ер нь ерөөхдөө хоёр яг юу төлөвлөж байгаа. Одоо дараагийн төлөвлөгөө дараагийн өөр улс юм уу? Эсвэл одоо Монгол руугаа буцах юм уу? Төлөвлөгөөнд одоо ерөөхдөө ямар хөө юм тусгагдсан байгаа. Та хоёр одоо цаашдаа ирээдүгөө ер нь яаж харж байгаа? Ямар ч байсан 2 жил сургуультай анхаарлаа хандуулж байна. Анхаарлаа хандуулахгүй байхаас аргагүй байна. Харин тийм. Тэрний дараа бид 3 болохоор 485. Тий, 485. Маглал өгч байгаа. Нас арай хүрээгүй байна. Ямар ч байсан тэрийг авч. Ямар ч байсан одоо ингээд ойрын 4-5 жил маань яг л нэг эндээ байх төлөвлөгөө байгаа. 5 жил ямар ч байсан хичээнэ байна. Тэгээд одоо бас яг ингээ явж байгаа шалтгаан чинь бас л мэдээж хүүхдийн хэлс соёл боловсрол гэж явж байгаа байхгүй юу? Яг амар том хамгийн том шалтгаан маань. Тэгээд тэр үед одоо манай хүүхд өөрөө яг том болчих учраас яг өөрөө яг яаж шийдгийг мэдэхгүй байна. Тэгэл тэрнээс хойш бид тэр яста жинхэнэ өөрсдийнхээ амьдралаар амьдрья. Болох гээд байгаа да. Тийм байна. За ер нь ингээд найзынхаа подкаст дээр одоо ингээд өмнөх дугаараас эхлээд ингээд асуугаад ингээд үндсэн ийм 2 асуулт асууж эхэлж байгаа. Тэгээд тэгтээ тэр нэг амар сүртэй юм шээ. Нэгдүгürt нь ийм юм байгаа. Одоо жишээ нь яг миний хувьд жишээ нь ингээд Австралид ирэхдээ за яг сургалтын визээр ирж байгаа шүү дээ. Одоо мастераар сурах гэдэг нь сургалтын визээр ирж байгаа. Хэрвээ тухайн үед надад ямар нэгэн боломж нь байгаад сургалтаар биш ажиллах боломжтой виз Австрал руу гараад ч юм уу тийм хэрвээ боломж байсан бол би бол одоо тэр визээр эхний ээлжинд сонгож ирчээд дараа нь сурахгүйгээ шийдэж мэдэх ч юм уу тэгж бодох хэмжээний байсан ба. Хоёрын хувьд болохоор хэрвээ Австралид шууд сурахаар биш одоо их өмнө өөрсдийнхөө ажиллаж исэн мэргэжлэрээ ч юм уу шууд ажиллах боломжтой ажлын визээр ирэх боломжтой байсан бол тэр визийг сонгож ирэх байсан уу эсвэл сургалтын визээ угаасаа бодсон байсан учраас тэргүүрээ ирэх байсан уу? Үгүй хаа. Боломж нь байсан бол ажиллахаараа ирэх байсан. Ажиллах визээр ирэх байсан. Тэгээд яагаад гэхээр сургалтын төлбөр ч одоо яг үнэндээ ер нь бол нэг амар инээдэн бол тийм шиг. Аюу чанга байгаа 78,000 гэдэг чинь одоо аюу чанга дээр нэмэгдээд хүүхдийн сургалтын төлбөр гэдэг чинь аюу чанга. Ер нь аюу завгүй амьдарч байна да. Тэгээд хэрвээ ажиллахаар ирсэн бол яг тэргээрээ ирээл боломж нь байсан бол тийм боломж нь байсан бол. За сүүлийн асуулт нь болохоор за жишээ нь би өөрийнхөө хувьд гэж авч хэлэхэд би одоо жишээ нь Австралид ирэхдээ анх удаа л би гадагшаа явж байгаа гэж байгаа. Анх удаа л би гадагшаа явж ирээд одоо ингээд 3 жил орчим 3 жил рүү болж байна. Тэгэнгүүт 3 жил энд байсан магна өмнө байсан магна тэнгэр газар шиг өөр байгаа. Би яг одоо ингээд өөрөө ингээд төсөөлөд бодохоор харах өнцөг сэтгэлгээ ч гэх юм уу тэгээд ер нь бүх юмн дээр амар их өөрчлөлт орж байгаа гэдгийг би өөрийн биеэр ингээд өөрөө мэдрэгдээд байгаа учраас яг тэрнтэй адилханаар Монголд байгаа хүмүүсийг ийш тийш явж үзэх хүмүүсийг гадагшаа явж үзээсээ юм үзээсээ мэдээсээ гэж айгүйх хүсдэг болж байгаа. Ер нь заавал тийх хэрэгтэй юм байна гэж би айгүйх бодож байгаа. Танай гэр бүлийн хувьд эсвэл яг чиний хувьд ингээд гадагшаа явснараа өмнө байсан этика одоо байгаа этика хоёрын хооронд ямар ялгаа гарч байна? Тэр тал дээр чам ямар бодол төрдөг вэ? Мэдээж өөрчлөгдөж байгаа. Түрүүнд би одоо хурим гэл ярьж байхад чинь одоо миний сэтгэлгээ өөрчлөгдөж би тийм энгийн хурим байх гэдэг шүү дээ. Тэгмэд хэрвээ бид нар ч гэсэн одоо ингээд Монголд байсан бол яг л нийгмээ даах байхгүй юу? Хүн чинь нийгмийн амьтан шүү дээ. Яг л нийгмээ л дагана. Бидний амьдарч байгаа нийгэм ямар байна? Яг л дагаал өөрийн мэдлэгүүл дагана. Тийм учраас Монголд байсан бол одоо жишээ нь хурмаа арай өөрөөр хийх байсан байж болно. Тэгээд бас хамгийн нэг өөрчлөгдсөн юм нь
амар өчөөхөн гэдгээ мэднэ. Чи хинч биш гэдгээ амар мэддэг. Яг тийм. Чиний Монголд хэн байсан, ээж аав чинь хэн байх. Ер нь одоо чи хэн байх чинь ч юу н хамаагүй. Хинт ч хамаагүй. Чи бол зөв магна бол магна, би бол би. Яг л энэгээрээ хүнээрээ л байна гэдэг юмыг амар ойлгосон. Тэр чи одоо өчөөх яг л хүн л байгаа байхгүй юу? Ямар ч харахад зэрхэх юм байхгүй. Хүн л бол хүн. Тий. Амар өчөөхөн гэдгээ мэдсэн. Тий. Угаасаа тэгэж мэдчихсэн. Тэгээд эрэгтэй ч эмэгтэй ч ер нь хариуцлага гэдэг юм айгүйх нэмэгддэг юм байна гэж ойлгосон. 3 жилийн өмнө байсан магна төсөөлөхөөр яг мэдээж нэг тодорхой хэмжээний хариуцлага байж л байгаа. Гэхдээ ямар нэгэн асуудал гараад ингээл ор хоронгүй болоод ч идэх юм ажил төрөлгүй болоод ингээл ихэд аав ээж рүү ах ихчнэр рүү хэднийхээ гэрт нь очиад амьдрал ажил хийхгүй хэдэн сар болоод ямар ч өгөхгүй яваалаа. Тэгэхэд хэрвээ энд байгаа тохиолдолд 7 хоног ажил хийхгүй бол тэгэл гудамж нь гарах гэдэг байгаа байхгүй юу. Тийм учраас ажлаа ямар ч асуудалгүй хариуцлагатай хийх ёстой маа хийх цагтаа хийх ёстой маа хийгээд хэдгэрээ хийгээд олох ёстой мөнгөө олох ёстой бол олох ёстойгоор нь олоод төлөх ёстой маа төлөх ёстойгоор нь төлөөд яг миний амьдрал минийх гэдэг л амар том зүйлийг би ингэж сурж мэдэж авч байгаа. Тэгэхээр яг тэрнтэй адилхан Монголд байгаа залуучууд дүүнэрээгаа залуучууд үеийнхнийгаа ч гэдэг юм ер нь ямар нэгэн байдлаар л гадагшаа явж ингэж үзэж мэдэж хараасаа гэж маш их хүсэж байгаа. Тэгтээ гадаад гарчаад одоо Монголоо бити муулдаг байгаасаа гэж би хүсдэг. Яг нь нийгэм жоохон тийм хэцүүтэй. Тэгтээ Солонгос ч гэсэн ерөө энд ч гэсэн айгүй тийм олон монголчуудаа би таарч ирсэн. Одоо Монголоо муулах гэдэг. Яг нь нийгэм нь угаасаа муухай. Бид нар гарцсан байж болно. Энд амьдарч ээж сайхан байж болно. Яг ингээ муулаад манай Монголстай ийм гээд тэгээ Монгол руугаа буцаж очихгүй ч юм уу те. Үгүй тэгж яаж битээ тгээсэй гэж хүсэдэй те. Ямар тэр би их орон штэ бидний. Тэгэхээр нэг юм цагт бидэд буцаж очил таарна. Ямар нэгэн байж. Тэгэхээр заавал амар олон жилээр амьдрахаар биш. Зүгээр үнэхээр сурахгүй гэж бодж ивэл жоохон тий Азийн орнуудаар аялдаг ч юм уу. Яаж л бол яаж ингэ жоохон гараад үзчихвэл яалтчгүй өөрчлөгдөн гэж боддог. Тий, яг зөв. Тэгээд ямар нэгэн байдлаар надад өөрчлөлт орж байгаа. Тэгээд надад өөрчлөлт оронгууд би өөрийгөө ийм байх хэвээр, тийм байх хэвээр гэдгийг мэдэж эхэлж байгаа ч гэх юм уу. Сэтгэл зүйн хувьд ч тэр бие махбодын хувьд ч тэр ингээд айгүйх өөрчлөлт мэдэрж байгаа. Тийм учраас хүмүүсийг ч гэсэн ер нь ингээд гадагшаа явж үзээсээ хараасаа заавал урт удаан байх албагүй. Тэгээд хэсгэн хугацаанд ч гэсэн ингээд яваад үзээсэй гэж хүсэж байгаа маа. Тэгээд тийм учраас бас энэ подкастны маань бас нэг зорилгынхаа нэг хэсэг маань энэ байгаа шүү. За тэгээд ямар ч хэсэн найзынхаа урилгыг хүлээж аваад тэгээд хийж байгаа ажилд нь тус дэм болоод ингээд орой унтах нойрноос ухамслаад ингээд гарч ирээд ингээд ярьцлага өгөөд ингээд дэлгэрэнгүй амьдралынхаа талаар дэлгэрэнгүй нэг ярилцсан эртхэн найзтай маш их баярлалаа. Тэгээд цаашдынх нь ажилд нь амьдралд нь хичээл сургалтанд нь маш их ажилтыг хүсье. Тэгээд дараагийн 5 жил тэрний дараагийн 5 жил бүр цаашлаа 50 жилийн төлөвлөгөөнүүд нь биелсэн мундаг гэр бүл байх болтугай. Тэгээд угаасаа маш мундаг гоё үлгэр жишээ гэр бүл гэдгийг мэдчихэж байгаа. Тэгээд бүр мундаг гоё байх болтугай гэж найз хүсэж байна. За тэгээд найз нэг зүртэй нэг бэлэг юм бэлдэж чадаагүй. Тэгээд орсон найз хурлыг хүлээж авсан баярлалаа. Тэгээд чихэн гарын бэлэг бэлдсэн. Oh my god. Ямар гоё юм бэ? Хитээсэн. Дээр нөгөө юуны тоглолтын дээр шүү дээ. Яна амар гоё зургтай болсон. Энд чинь Призоны тоглолтын дээр шүү дээ. Тий. Яна баярлаа. Зүгээр баярлаа. За тэгээд Pickpoint подкастын маань энэ удаагийн дугаар энэ түрээд өндөрлж байна. Тэгээд та бүхэндээ бас хэрэгтэй мэдээллийг хэрэгтэй зөвлөгөөгч юм ямар нэгэн байдлаар жохон ч гэсэн хэрэг болсон мэдээлэл авсан гэдэгт найдаж байна. Тэгээд дараагийнхаа дугаартаа өшөө илүү сонирхолтой, өшөө илүү экспириенстэй, сонин түүхтэй хүмүүсийг та бүхэнтэй уулзуулж, танилцуулж, туршлага солилцох болно. Дараагийн дугаартаа хамтдаа байгаараа лайк, шеэр хийгээд биднийг дэмжээрэй. Баярлалаа. Баярлалаа. Баяртай. Йоо. За, баярлалаа. Бай. Ангацтай. Энэс илүү гоё юм байх. За. Бай.